За сайн байна баха. Даасан байна. За энэ манай Сүндрэг групп болон халамцуу ярианаас гарын бэлэг. Баярлалаа. Тэнийг халамцуу ярианы нэвтрүүлэхэд оролцооч гэж урьж байна. За баярлалаа. Өөрснөө баярлалаа. Тэгээ оролцсноо. Цаг өдөр хэлээрэй. За баярлалаа. За. Үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань энхүү эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин боловоос рэпер Гэлжин. За сайн байна. Даасан байна. За сайхан орж гин үү? Сайхан орж. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрцэж ирсэн гинжинтэй маш их баярлалаа. Ингээд баярлалаа. Аха тэгэлгүй яах вэ? За одоо энэ чинээс зүгээр сайхан ингээд Шууд биелээ. шууд л явчихна. Халамцуу ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэж шамтран ажиллагч Condition брэнд таны илгээг хамгаалж хордлого тайлна соёл түгээ урайн дор гэдэг ингээд Condition За баярлалаа. дуулаад өгчнөө. Цааш хашин тавиад байгаарай. Мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Польшийн алдарт Zubrovka гэдэг энэхүү сархад байгаа Польшийн он гүндэх шидэт бухын шидэт өвсөн зуулттай гэж одоо Польшийн ард түмэн ярьдаг юм байлээ. За тэгээд гинжиндээ ингээл бас Condition брендийн бүтээгдэхүүн тарих ходоодны ундаа. За одоо эн чинь ингээл маш олон ашиг тустай гэж байгаа маа куркума турмерик агуулсан тосны нэгдэл бөгөөд хавдрын эсрэг өрөвслийн эсрэг антиоксидант гэсэн 3 үйлдэлтэй гэж байна. За Ингээд мөн халамцуу ярианы нэвтрүүлгийн маань ивент тэтгэж шамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafit ингээ амтлагын журмаар бүтээгдэхүүнээ бас манай зочдод маань сайхан бэлэг болгон өгдөг. Гой цай гэдэг энэ шин савлгаатай байх шүү байна. Би бол хараагүй юм байна. Өчигдрөөс ирсэн. Гоё юм байна. Ингээд ийм дөрвөлчин их айтайхан. Энд нь болохоор Vibes гэд гоё хийж үлсэн. Байж байна. За Vitafit ихэ гараа юм биднийг. Гадуулаад өгчч. За баяртай ихгүй. За ингэж аваад л одоо үзэж тарна. За энэ чинээс одоо манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг энэхүү бүтээгдэхүүн бодвол 360 гэдэг Германы номер 1 ийм сархад байгаа. За ийшээгээ болохоор нөгөө саяны ярьдаг Zubrovka шууд ингэж хэлдэг тий. За Zubrovka-ын шууд тий. Тий. За Эд химэрдэг тий. Ирнэ. Хоолоо загтсан байгаа. Халамцуу ярианы нэвтрүүлгийн эхний раундыг барья гэж. За даруулга чөөртөө. Тий. Нөгөө Condition-оос тий. Энэ Vitafit-ээс ягаарай. За энэ чинээс Condition чи за бийч бас. За нэгэн өнөөдөр ингээд жоохон уучж байгаа юм чинь цаашгаа найз дээр очиж шоудахаас. Ер нь залуучууд тэгэд байгаа шүү. Тийм үү? Цаашгаа бичлүүлээд юм Цаашаа бичлүүл найзуудтай ярьцсан байт юм шиг. Ярьцсан байт юм шиг. За хоёлаа. Надад ийм бас их гоё сонирхол байгаад байдгийг. Битүү шивэстэй ингээд хүмүүсээс ингээд шивэсийнх нь ингээд түүхийн асуумаар санагдаад байдаг. Гэтэ мэдээж ингээд чи би дээрээ ингээд ийм битүү шивэс хэлж юм чи нэгэн ихлээр боддог бах тий. Тийм бодно тэгэл бодж байгаа л буруу юм шиг үе байна. Тэг хит их бодохоор ч бас буруу болцтой. Хамгийн ихний нөгөө инстинкт дээр хамгийн ихнийх зүг байдэн шүү хаяада тий. Тэгээд тэрийгэ бодсороод буруу болгодсон шүү дээ. Тэр шиг тийм тохиолдолч байна. Тэгээд яг хуу утгатай шивэсч байна. Зүгээр гоё харагдах гэж хийсэн шивэсч байна. Юун зөвлөг л та. Ер нь бол бас их гоё санагдсан шүү ингээд саунд сухад илүү гоё гэдэг тий. Саунд би суддаг болохоор. Саунд судгүй юу? Саунд нөгөө суухаар ингээд бөө эрэхтэй ч би бинийхээ нөгөө боон хараа суддаг болохоор надад жоохон тохгүй байд. Тохгүй байдаг гэж. Хоёул уран бүтээлээ ихтлээсээрээ зүгээр хамгийн яг анх үзэг цаасанд хэлүүлсэн тулсан ч юм. За бүр хамгийн анх зүгээр үг бичиж үзчихсэн. Гэхдээ тэр бол сериосны байгааг л дээ. Тэр болохоор нөө та мэдхүүгүй юу нэг JTL Age of T гэдэг нэг салбар цаалаг гэдэг чинь тий. Бэрдэй гэх тэр дууны аян дээр сайхан өдөр гэж зүгээр нэг жоохон багтаад чинь бүр 7 8 амтад зүгээр л нэг юм
нэг хүүхдүүд ингээд уурайж бичдэг ш. Тэр шиг тийж нэг худлаа өмнө бичсэн болж ийсэн. Тэгээ одоо ингээд бодоод байхад тэр үеэс яг би яг нөгөө дуу хийх хүсэлтэй байсан мэдэгдчихсэн юм шиг байна. Тэгээ яг яг сериосны яг үг бичээд дуу болгоно гэж бодож оролдож эхэлсэн нь болохоор нэг 2007 оны 100 мөнгө авцсан юм да. Хөл нэрэндүүд нэг тийм зүйл ярьдаг шүү дээ. Одоо дээд үеийн одоо хипхоп рэпер ахнараас үлгэж ишээ авч тэр гээл гинжигийн хувьд адилхан нөө нэг бол өөр шилдэг байгаа юм. Яг гоо тэгэл бас зөндөл нэвтрүүлгийн ярьсалтаа багасаа ер нь би Lumino гих сонсдог байсан. Монголоос бол Lumino-гийн ер нь бол яг шүтэн үн шүтэн байсан. Одоо миний шүтэн байсан. Миний шүтэн гэж хэлж тээ. Миний шүтэн байсан. Тэгээ шүтэн бишрэгч нь байсан. Тэгээ хамгийн анх тэр 98 үгүй 2000 хэд онд гарлаад энэ гарч ирэх гэдэг цомог мөнгөний авч маавал сонсч мосдог байсан. Тэр надад нэлээд нөлөөсөн. Тэгээд дижиталын чамдаа гэдэг дууг хамгийн анх бас тайзан дээр одоо урлагийн үзлэг гэх юм уу да. Тэгтээ урлагийн үзлэг биш л дээ. Манай сургууль нэг юм шинэ жил Мартин 88-аар дандаа тийм нөгөө ээж аав нартай үзүүлбэр тийм тоглолтууд тавьдаг гэсэн юм байна. Тэрэн дээр хамгийн анх чамдааг бас дуулж ирсэн. Тэр миний хамгийн анхны тайзан дээрх хипхоп дуухгүй. Тэгээд гиж л эхэлжсэн да. Бүр яг зориод студид орсон нь болохоор 2007 оны нэг 10 сард юм. 9 сард юм уу? Чи ч бас нэлээд ирдэг хэлсэн шүү дээ. Эртний хүн гэдэг шиг. Нэлээд ирдэг гэсэн би. Харин би нэг хинээ төвөгийн подкастэнд орж исэн яриад мөөжи таад орж исэн яриаг нөгөө подкаст гэж би сонсч байсан байхгүй. Тэгжсэн чинь мөөжи чамайг хаа гэсэн. Мөөжи дээрээс л угаасаа хамаагүй байх. Тийм юм би тий. Тэгэхээр одоо хипхопын үеэр ярих юм бол аль үе рүү яригдах юм? Би харин аль ч үед ордгоо юм байхгүй юу? Ер нь яг дундын хадны дундах юу гэдэг лээ. Нөгөө халианы зод гэдэг шиг үү? Яг ингээд одоо яг хуваахтай ингэж хуваагаад байгаа шиг алтан үе гээл яг одоо нөгөө Ice Top Lumino тий Monterey Peter гээл тийм дан байх гээл тэрийг алтан үе гэж оруулж явах шиг байна. Дараа нь мөнгө үе болохоор одоо ерөөхдөө миний бодлоор одоо яг нөгөө 400 Snap тэр гээл те татар тэр гээл 2000 он жоохон гараа явсан үеүүдээс мөнгө үе тэгээд нөгөө жоохон мөнгө үеийн төгсгөл нь одоо клик бүүм ч юм уу Vanquish тэр ч юм те 2006 7 оноос те гэж явах шиг. Тэгээд одоо дараачийн үе нь болохоор 2010-аас хойш маш ч юм уу те болоод тах шиг байгаа. Тийм тэнгууд би болохоор яг 2007 онд тэгэхээр би мөнгө үед орох юм бол орохгүй. Яг л би тэр чинь бас яг ингээл тэднэр шиг тийм хэмжээнд юм хийж байгаагүй. Сүмүртээ би 10 он гэхэд аль хэдийн юм хийгээд 3 4 жил мэл болцсон байсан ч юм уу те. Учираас би ингээд дунд нь аль ч үед нь орохгүй. Гэтэ би угаас аль ч үед нь орохгүй байхаа надад ил гоё үед. Яг чамтай адилхан тэгээд ингээд яг аль ч үед орохгүй тийм бас адилхан рэпер байгаа юу? Чиний үе. Төөгийн шүү дээ манай. Одоо талигавчсан. Төөгийн битэр чи яг зэрэг хэлчихсэн байхгүй. Тэгээд төөгийн би тэгээд манай бас ер нь бүлийн Speedy тэргээд байд юм уу. Бид нар чи яг 2008 оноос яг дуунуудаа хийгээд эхэлчихсэн юм шиг. Найз Флачи ер нь хизэнээс хийж гэлсэн. Фла бол хүрэл. Хүрлээ. Тий, хүрл үе. Ааха. Тий. 10 оноос эсвэл хойшгоо хийж эхэлсэн. За хаана өссөн бэ? Өссөн нөө. Хоёул ч өнөөдөр анх удаа танилцж байгаа юм чи би чамтай танилцгаа л үзээд байгаа байхгүй юу? Тий. Өссөн бас өссөн газар гэж байхгүй. Гэхдээ тааш тааш. Яг юу бүр багасаа яг төмөр замд өссөн. Яг энэ хажууд Арктик шар 0.12 дугаар орчинд нэг 8-9 жил байж байгаа. Тэгээд 2000 миний санджаар 2001 2 оноос 200 лөө нүгээд тэгээд 2010 оноос зайсан лөө нүгээд тэгэл одоо тэр аваар л байгаа да. Тэгвэл яг миний яг өсвөр нас яг тэр нөгөө хипхоп хийж ирсэн тэр жилүүд яг гол тэр миний залуу насны үеуд болохоор 200 өнгөрсөн учраас би ер нь бол 220 одоо угалж явах хэрэгтэй байхгүй би 220 их гэж одоо миний одоо хүүд мөд гэдэг ч юм те тэгвэл 220 гэж хэлэх дуун дээр чсэн би 220 гэдэг энэ дээр ч 220 гэж шивэстэй яг төмөр зам бас миний гоё нас өнгөрсөн л тоо гэхдээ илүү би 220-тэй илүү хайртай юм уу Дэмжин гэдэг чинь чиний уран бүтээлийн нэр юм уу чи тайзны нэр юм уу гард миний чихний гард тийм үү тийм яг би тэрнээс өмнө бүр өөр нэртэйс юм аах хипхоп нэр одоо Easy Lock гэдэг нэртэйс аахгүй юу. Тэгээд яг 2007 оноос яг Easy Lock байхдаа би 2008 онд цомгоо гаргаж ирсэн юм бүр. Тэгээд 2013 оноос би ерөнхийдөө за ер нь жоохон монголчуу нэрээ илүү сонгоё те. Жоохон монгол утгатай монгол нэртэй болъё. Гэхдээ тэр нь бас гадаадууд хэлэхэд амархан нэр байе гэж бодоод гинж гэжсэн. Гин яг утга нь гэвэл яг гинж
гэдэг алтан гэдэг чинь мөнгө гэдэг шиг гинж ингээл нэг тийм шинэ үг зохиосон гэх юм уу. Яг гинж минжин дуртайсан болохоор. За хоёул гоё сүүлийн үеийн уран бүтээлээс хадъя л та тийм ээ. Сүүлийн үеийн сонь сайхан юутай байна. За зөндөө сонь сайхан байна дөө. Би ч тэгэл ерөөсөө угаасаа хөгжмөөс өөр юм хийдэг болохоор дандаа л юм хийдэг. Одоо Miss Sam-тэй хамтын нэг цомог дуусгах чинь. Миний өөрийн 2 дахь соло цомог дуусгах чинь. Тоглолт бас 5 сарын 10-нд хийх чинь. 5 сарын 10. Social Bay Park дээр. Ice Top-ийн богях Десант бит 3 хамтын тийм тоглолт хийж чинь. Баалхнаш. Энэ дахүрээгээд. Энэ Social Park-д бас аюу их тоглолтууд болдог болчихж тий. Энэ эсвэл нэг цэнгэлдэх хүрэлцээгүй болоод тэгээд энэ. Цэнгэлдэх хуучраад байна. Хуучраад байна гэж би тоглосон. Яг зүгээр тэгэл яг цэнгэлдэхт одоо бас нөгөө хамтлаг дуучдын очр дараалал нь дийлдэхгүй хатах шиг өстэй болоод баажийн нэг пост болчихсон тий. болоод шүү. Тэгээ угаасаа 2 3 дахиад өөр гоё арена өөр гоё юм талбаанууд нэгдэх хэрэгтэй л дээ. Тэгэл тэрний нэг нь Social Bay Park гэж бодож байна. Нөгөө цэнгэлдэх тоглолт үзээд ч гэдэг юм уу эсвэл нөгөө манайхаас сайн нөгөө палсыг нураасан чинь уурлалгүй юм болоод шүү дээ. UB палс тоглолтын гоё концертын тайзыг нураа хайжлаа тэргээл тэгээд исэн шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө нэг үзэгч нөгөө тийшээгээ очиж зорж очиж мэддэг болох дасах нэг цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шиг байна тий. Гэтэ Social Bay Park болохоор одоо шууд гайг бах. Яа тэгвэл Social Bay Park яг Шангрилагийн хажууд учраас төвд учраас ерөөхдөө нэг тийм хүмүүсүүд шууд сонсоол гоё газар юм биш очие гэж бодох үс сэтлэн төрөх ч юм уу те. Гэхдээ Дөнжин гарын талбай дээр гэх юм бол тэг хүмүүс зарим хүмүүс чинь тэгэл Дөнжин гарын талбай дээрээ гэл гайхаж маяхдаг ч юм уу те. Нэг очихын арай хүсэл нэрэ багч юм уус. Шууд Шангрилагийн хажууд гэх юм бол тэл хүмүүс тэл гоё санагдах юм болов. 5 сарын 11-ийг сонгосон учраас ямар учиртай юм зүгээр тэр үед гоё дулаалцсан байх. Гоё дулаахан байна. Тэгээд ерөнхийдөө илүү зуны нээлт ер нь бүх тоглолтуудаас илүү төрүүлж зуныг нээх хэн илүү бас жоохон зоригтой ч юм уу. Тийм ээ тий. Тий. 5 сарын 10-наас хойш л одоо зуны тоглолтууд хэлэлж байгаа л болчих واخ та. Түрүү зүүн бас нөгөө манай нэвтрүүлгээр чинь Нисэс эм ороод. Тэгээд та хоёрын тоглолтын өмнө орж исэн байхгүй бас. Тэгээд бид ч бас нэлээ гоё буулсан нэлээ. Таач уусна уу? Уусна уу? Сач баг уугаад исэн шүү. Тийм үү. Уух шиг болсон шүү. Болж. Уудгүй юм уу? Уун. Тэгээд би тэрнээс бас сонсч байсан. Та хоёр чинь үеэлүүд гинүү хамаатууд юм биш шүү. Байсан гэх юм уу? Юу гэж үг байсан. Яг зүгээр тэдний нэг хүн манаа нэг хүн ихнэр нөхөрлөөсөн байхгүй. Тий. Түрүү хэлж би дуунаас өөр юм хийдэггүй. Тий. Тэгэхээр мэдээж нөгөө студ. Тийм ер нь бол надад студч байхгүй. Тэгээ одоо би харин өөрхөн студийн Улаанбаатар хөтөлбөрийн тэр хийх гэлээ. Ер нь бол би гэртээ би ерөнхийдөө нэг home recordстай. Ямар гоё. Гэртээ биччихээд тухтай бичиж жагаад яг бүр за одоо болчлоо гэж үзэхээрээ одоо манай яг одоогийн байдлаар бол нэг буряд продюсертэй ажиллаж байгаа алаагүй игээд тэдний дээр очиод яг final юмаа тэнцээ очиж бичээд тэрний наан би гэртээ зүгээр ерөнхийдөө демо маягаар хийж хагаад тэнцээ очиж бичдэг тийм л байна. Тийм болохоор ингээд студ дээр ингээд юмаа хийгээл нухаал ингээд байдаг тийм байхгүй тий. Ихэнх цагаа тэгвэл баг гэртээ өгөх юм шиг тэгвэл ингээд чөлөө цаг байвал гэртээ тийм тэгэл эсвэл гарч ажил тийм тий. Тэгэл ажил дууссан бол гэр лүгэл. Найзтайгаа би кофе ч уудаг шүү дээ. Тийм үү. Тийм цаг байхгүй. За яг одоо ямар яруу найрагч биш онгод гэж ярих нь ч одоо хаашаа чинь. Тэгтээ ингээд өөрийгөө ингээд хөвөлдөг зүйл чи юу вэ? Тэрийг харин би бас сайн ойлгохгүй маа тэгэл гинт гоё онгод ордог тэгэл гинт янз бүр лээдэж. Одоо зарим хүмүүст болохоор тэгэл нэг яг орой ингээл нэг за кофе уугаад ч юм уу те ганцаараа байж байгаа гэдэг ч юм те ингээл янз бүрийн нэг онгодоо оруулдаг өөрсдийнх нь бас нэг юм нөхцлүүд байгаа шүү дээ. Надаа яг тийм яг ойлгомжтой тийм нөхцөл байхгүй гинт л ордог. Ер нь бол 24 цаг 24/7 би ерөнхийдөө нэг тийм хагас ажил одоо нэг хагас цэрэгжилтийн гэдэг шиг хагас тийм хипхопчлтын байдалтай байдаг гэх юм уу. Ерөнхийдөө ингээд машин төгжрэн ч юм ч охинтойгоо ижсэн ч гадуур хоол хийжсэн ч гэсэн ингээд дандаа ингээд давхар ингээд миний толгойд ингээд тарихны нэг хэдэн өв ингээд үгэн дээр ажиллаж байдаг байхгүй. Тийм учраас ерөнхийдөө нэг яг за энэ одоо үгээ бичнэ гэж нухас суухгүй ингээд байнгын ингээд нэг юм тийм итгэхгүй байдлаар хажууд ч бараг нэг юм тийм хипхопын дагуул явж идэг юм шиг. Үгээ байнгын биччихэл байдаг гэсэн үг. Ерөнхийдөө тийм толгоонд үгээ төгжрэн ч гэсэн үгээ толгоонд үгээ бичээл явж идэг гэсэн үг байхгүй. Үг ч юм хөгжим ч юм ийм хөгжим байвал гоё гэдэг ч юм ингээл. Ер нь дууныхаа талаар ажиллаа хийгээл явж идэг.
Гэхдээ ийм хөвшилтэй болох гэж хэцүү шүү дээ. Энэ дадал хөвшлийг өөртөө суулгахад бас цаг хугацаа орсон байл. Тийм тэгэл угаасаа өөр бодох юм байхгүй юм чинь цаанаасаа бодоод эхэлж байгаа юм л та. Тэгээ өөр би одоо нэг юм стресстэй ч юм уу. За тэрийг одоо яах вэ гэдэг ч юм уу. Эсвэл би нэг өөр нэг кофе шоп ажиллаулдаг гэсэн чинь тэр нь жоохон орлогогүй байгаа ч юм уу те. Тэрийг ингээ бодох ч юм уу те. Тийм надад бодох юм байхгүй байгаа болохоор би тэгэл одоо угаал бодохоос аргагүй байхгүй. За хоёлаа. За Хоёрдугаар амтаас яхан. за. Энэ даруулгатай уусан чи өөрөө гоё зүйл харих шүү дээ. Би энэ зүйл ашиггүй. Ууцсан шүү дээ. Танах гол нөгөө бас сонголтууд байдаг гэсэн дан цагаан хэрхэлсэн байна те. Тэнд юу байгаа шүү? Үгүй зүгээр. Сөөжүү байгаа. За дэлхийн борлуулалтаараа номер 1 Snow гэдэг сайхан шар хариг байгаа. Яаж байгаа шүү. Гэтэ ер нь би угс цагааны хилүүд үзэн л те. Ер нь тийм зүгээр ингээл харахад нэг виски нэг коньяк гэдэг байгаад байдаг гэсэн шиг санагдаад байгаа. байгаа нэг зөндөө юмнууд болдог байсан шүү. Тий. Сахаад маань жаа. Тэгсэн чинь яг би цагаанаа сонгох байсан. Хоёул өнөөдөр Алтан гац рестораны ангийн отог нэртэй энэ сайхан VIP өрөөнөөс нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Нэг бол одоо ингээд ийм ангийн гоё зарцалтай юм VIP өрөө байгаа. За Алтан гацын маань хоол ороод ирлээ. Хоёулаас халуунтаар хоолоо ихэлчээ тий. Тэгэд эдийн нөгөө нэг 3-4 хүний плов нь бас гоё шүү. Та тэр хийсэн үү? Яг үнэ. Тоолтой байна шүү дээ. Би нөгөө Тэнгис ахын нэг бас нэвтрүүлэлд орж явах тэрийг загсан байсан. Тогооч Тэнгис. Тэнгис ахын бас хүүхэд нь рэпер юм байлээ. Үгүй тийм үү тий. Үгүй сүр. Миний нэг дуртай дууны дуулсан залуу байсан мөлий би бүр мэддгүйсэн чинь. Яг зүгээр яг тэр энэ ихээс илүү зүгээр тэрийг болохоо бүр юугаар нэлчүүл амар. Одоо Америк ч ингээ хуваахан бол ингээ баруун эрэг, зүүн эрэг, өмнөд тэгээ Midwest гэх дунд хэсэг гэдэг ийм нэг дөрөв тувааж шин. Миний хөгжим ерөнхийдөө миний хөгжмийн одоо нөлөөлч гэх юм уу те. Өмнөдийнх. Өмнөдийн хипхопыг сонсож байгаа илүү нөлөөс амар ялгаатай байхгүй юу тэд нэг хипхоп сонсдог хүнд бол амар ялгаатай байд. Одоо хийж байгаа хөгжмнүүд нь өөрсдийн онцлогтой. Тэгээ минийх болохоор ер нь л өмнөдийн одоо саудын хөгжим заавал идэх. За сонголт шийдвэрлэхгүй тэгэл ах юмас байгаа. Ихтэй шүү. Нөгөө цаг үеөр болж байгаа гэдэг шиг саний төрөний ярьдаг нэг алтан үеийнхэн эдгээр үед ч юм бодвол одоо спонсор шаахгүй юу ч байхгүй рекламдах одоо ингээл брендинг рекламдах юу ч байхгүй чөлтөл чинь одоо бас энэ үе болж шал үе болж тийм. Тэгдэж штэ. Ер нь ямар ч хүн нэг зовлонтой л байдаг гэдэг штэ тий. Баянчаас ядуучаас баян хүн ч гэсэн ялгаагүй нэг зовлонтой л байждаг тий. Тэрэн шиг алтан үед нэг зовлон байсан баг одоо үед зовлон бас байж л байгаа. Тэгэхээр одоо илүү сайхан болцсон тэр үед илүү хэцүү байсан гэж би бол бодохгүй байна. Тэр үедээ нэг юм хэцүү байхад нөгөө юм амар байсан. Одоо жишээ нь тэр үед олон хамтлаг байгаагүй тэр үед радиогоор ганц тоглолтын нэвтрүүлгийг тоглолтын шторкийг явуулахад улс даяараа мэдсэн бүгд үздэг байсан. Одоо хичнээн фэйсбүүкээр хэдэн доллараар нүдэд үзэхгүй байх магадлалс байгаа. Өчнөө өрсөлдөгчнөр байна, өчнөө тоглолтууд болж байна те. Гэх мэтлээ ингээл бүх юм сайнтай мутайлах та. Тийм бах тий. Тийм. Яг. Нийтэн чи хайцсан баг чинь. Тийм. Хоолны дэглэм үү? Бэлтгэл. Ер нь хоолны дэглэмээс хэлсэн. Тийм бүх юм бэлтгэлтэй байгаа. Ер нь хоолны дэглэм болцсон. Тэгээ нөгөө жуусны мацаг гэдэг шүү дээ. Жуусны мацаг цацаг гэл. За тийм юу гэдэг. Байсан. Сонсоогүй юм. Яг надад их туссан болохоор би рекламч хийхгүй. Баду жуус гэдэг нэг тийм одоо Instagram дээр байгаа баду жуус гэх. Тэр зөвхөн ингээд нэг өдөр 6 төрлийн юм жууснууд өгдөг байхгүй. Нэг нь одоо тарусных, нэг нь юм дан одоо спинач, юунууд ногооны тэ детокс гэх. Тэгээ өглөө эхлээд энийг 3 цагийн дараа тэрийг ингээд ингээд өдөржингөө зөвхөн жуус уудаг байхгүй. Юу ч хийдэггүй, юу ч уухгүй. Тэгээд мацаг бариад тэгээд тэр чинь шууд барыг нэг хил хайчих жоох. Цэвэрлэл. Үлсгүй юу? Тэрийг ухаж. Яг уу үлснэ. Юм идмээр амар санагдана. Гэхдээ үлссэн ч гэсэн бийж авах хэвээр бүх төр хэрэгтэй мэдэрч үсээс өгчөж байгаа учраас үлсчихсэн ч гэсэн эрүүл мэндэд ямар ч муу биш гэсэн. Гэхдээ хоол идмээр санагдана амар санагдана бүр. Би бол тэрийг бүр юм 5-6 хоног мацаг цацаг барих шаардлага байхгүй байсан ч гэсэн зүгээр нэг 7 хоногт нэг өдөр яг тэгээд байдаг байл ер нь амар эрүүл мэндээ сайн.
зөвхөн 2 дахь өдөр нэг тийм мацыг бариад буцаага юм идчихдэг ч юм те. Дараа нь чи надад зааж өгөөсэй нэвтрүүлэгний дараа. Би бас яг 7 хоногт нэг удаа зөвхөн хоол идэхгүйгээр мацад барьдаг байхгүй юу. Тэгээд зүгээр шингээ юмар тараг мараг ч юм уу ч юм гэсэн. Тэгсэн чинь хэсэг талаал та ёстой бороо. Гэж ярьсан. Хашидлаа жоо хаяа буруу юм ярих гэж шүү. Цаа чи ерөөсөө тий. Тэгтээ буруу юм ярьж байгаа ч гэсэн амар өөртөө ихтэй ярьдаг тий. Бэтаасан шүү. Угаасаа тэг шиг талаад тэгдэг. Ёстой буруу. Нөгөө загнаад ирсэн ш. Дөрөвцөн. Тэгээ би яах ёстой юм гэсэн чинь. Наад чинь системтэйгээр багаар явж байгаад яг тэр мацхийн өдрөө баг бэлдэж байгаад тэгэж орж ирдэг юм. Тэрнээс биш гівгэнэ тал ерөөсөө таньшааг тэгээд юм гэж юу гэдэг юм. Тэгэл санаал. Тэгэд яг уу тэгэл турах зөндөл аргууд байд юм бэлээ дээ. Бүр ирүүл бусаар турыг бол нөгөө өлсөгдгүү кофе моф өртлээд ч тэ. Ер нь кофе өөрөө бас ингээд үл дардаг. Тэр бол тим хэмжээнд дарж чадахгүй. Яг бүр зориулсан тим кофенууд байд юм бэл. Тэрийг уучих юм бол тэр өдөржингөө бүр юу ч идмээргүй бүр ингэ болгочдөг. Тим кофе байд юм байлаа. Солонгос хятад мэт тэ. Тэгээ бас ийм зүгээр коктейл ийм бас яг тэр жуус шиг ийм нунтган коктейл тэрийг устай ойлоод уугаад тууд их хэрэгтэй бүх юм чинь нөхөд өгдөг сүмжлээ юм идүүлдэхүү тийм юм ч байгаа. Манад бас байж л. Сайн юу Америкт ч нөгөө клип хийдэг чинь сая 2 сарын 20-доор яваад 2 сарын 8-нд ирсэн. Тэр хоёр газар авсан байхгүй. Нэг нь Лос Анжелес, нэг нь болохоор Чикагод. Лос Анжелест болохоор Calibros гэдэг угаасаа тийм production байд юм бэлээ. Бас өөр хүмүүст очиж зөндөө клип хийлэгдэг. Тий. Тэгээд тэр зал ган үлэг гэж зал үйд. Тэрүүгээр хийлгсэн. Чикагод болохоор би тамиргийн наамдсан залуу шүү дээ. Тэрний угаасаа клипийг хийдэг дөлгөөн гэж залгаар авах болж. Бас намайг очиход Саран Туяа ихч. за Яг бараг л ойролцоо би яг илээд байхад Саран Туягч бас илээд явжсэн юм шиг л бас клип хийгээд. Юу зураг авахад локейшны зөвшөөрөл яадаг юм. Төсөөл байхгүй шүү дээ. Хипхоп бол байхгүй шүү дээ. Хипхоп бол тийм байхгүй. Тийм. Локейшн төсөөл чинь өмдөн дотор л байгаа шүү дээ. Яг хөө тэгэл хөл хороод ийшээ орохгүй марахгүй ингэж ингээл те бүр амар олон цаг юм сет мэд тавьж маяг боо юм болох юм бол төсөөл авах хэрэгтэй баг. Бид нар шиг зүгээр ингээл нэг машин тавиал авах гайгүй. Гайгүй байсан. Гэхдээ бас тэгдэг ч юм уу би ч бас сайн мэдгүй шүү те. Өнөөдөр хүртэл клипэндээ ер нь хичнээн төгрөг зарцуулсан гэж бодож үзчихсэн юм. Нийт үү? Тий. За нийт Монгол улсын 1 жилийн төсөв юм. Мэдхгүй байна уу. Тэгэл нэг клип чи ерөнхийдөө одоогоор бол бүр амар зохиол мохиол урсгал зардал мардал бүр амар зохиолтой те. Тийм биш. Ерөнхийдөө нэг энгийн клип авах юм бол нэг 10-аас 15 сая. За 15 сая авцаа болдог байхгүй. Бүр амар зохиолтой биш бол амар зохиолтой болох бол 15-аас дээшээ авчих ш. Зохиолоос хамаарат. Тэгэл бодоод үзэхэд за одоо надад хэдэн клип ч байт юм те. Нэг 30-аас 40 мөч байж магадгүй. Тэгэнгუთ тэрний чинь тал нь тэрнээс арай бага үнэтэй байх хэрэгтэй гэж бодохоор тэгээ тооны машин дээр бодчихгүй үзэж байгаа хүмүүст. Чинь айны төлбөр гэж байгаа тий. Айны төлбөр, хоолой бичлэгийн төлбөр, микс мастерын төлбөр гэж л 3 юм надаас шаарддаг л да. Тэгээ хинтээ ажиллаж байгаа шалтгааж тэрнийхэн төлбөр нь өндөр байх юм байна. Одоо чинь налаагүй дээр бол миний өмнө ажиллаж ирсэнүүдээс хамгийн өндөр төлбөрөөр ажиллаж байгаа. Би ч хуучин бол зүгээр найзаар аяа илгээл тэгэл бас нэг найз дээр микс мастер цогтоо гээд нэг найз дээр микс мастер илгээл тэр нэг 200 мянга ч юм уу тий. Тэгээ бараг хотлон дуу бараг 200 мянга бүтэх гээд байгаа байхгүй. Бэси. Одоо бол нэг дуу бол тэгэл 4-5 сая явцаа болоод байгаа шүү дээ. Үгүй би нэг зүйлийг харин гайхаад байдгийг. Зарим одоо ингээд хипхопчдын яриаг сонсоод байхад нэг тийм ай олдчихоор ягаад энэ дээр үгээ гээл ингээл хаашийн яг тэр ай олох гэдэг чинь тэр нөгөө нэг оюуны өмчийн асуудал дээр яадаг юм. Ай олох гэж үгсэн юм. Би ойлгохдоо бол одоо ингээд баг сонсож байгаад ай тэг ингээд гоё ай олоод гэхээр энэ дээр юм хийчихээ гэдэг юм. Нөгөө алтан үед чинь л одоо яг хуу тиймэрхэм home space учраас гадаадын ай май ч юм уу олоод тэгэл тэр мөрөө тэгдэг гэсэн. Одоо бол Монгол зөндөө ай хийдэг хөлт зөндөө байгаа шүү дээ. Өөртөө зөвхөн 15 6-тай амар ай хийдэг хөлтөж байгаа шүү дээ. Би ч ай нөрөө. Ер нь ай хийх чинь тийм одоо тийч худлаараа жоох хэцүү биш дээ гэж хэлэх чинь. Гэхдээ яг хуу нэг тийм бүр амар одоо ингээд олж молохгүй ховрын бараа маа биш дээ.
Сайн. Яс. Тийм хэцүү биш үү? Гэж бодсон чи бас зарим хүмүүстэй чинь хэцүү л байх л да. Яс бодол дундаа явж ирсэн. Хойш гоохордог биш. Энэ бол тэгтээ бас зөөлхөр хүмүүс гэж байна. Харин зөөлх орж байна. 37 энэ Зубровкогийн энэ арх бол 37.5 градус Хараад юм байна. Яг хоолны. За Дурсах. Алтан гацын хоол бас гоё амттай баярлаа. За. Тэр сөөжөө болохоор тийм өчртэй. Тэр Сеник гэдэг энэ надад нь харж байгаа болохоор 2024 оны Гран При шагналттай ийм манай Шинсэгийн мэд компани орж ирдэг. Тэр цаадлагд нь байгаа нь болохоор халлаасан гээд Чежудогийн бас солонгосын төрийн том ажлууд дээр зочдын ширээн дээр байрладаг юм. Сөөж. Мах шарж явах солонгос мах шарж явах сөөж шиг гоё амттай байх тий. Гоё тий. Тэгэхээр тэр нар чи их гоё уудын тий нөгөө сөөжүүн дээр юу пивэн дээр ингэснээс Тий. юу л ихсмэн төвчлээ. Зарчлын юмсгал тий. Тий. Их сүртэй удаа шүү дээ. Энэ тоглолтынхоо сонир хачнаас би жоохон бууалах гэдэг л да. За Тисант, Боги. Тэгээ та гурав. За тэгээд одоо би хэрвээ хөрөл үе рүү орчих юм бол тэгээд алтан үе, мөнгөн үе, хөрөл үеийн ориглоод нөх юм уу та. Тэгээд яг хөө зүгээр тэгэл нэгт бид нар ингээд гоё ойр дотны хүмүүс. Тэгээд шал далийн хүмүүс ингээд нийлүүлээ таагуур тоглолт хийчих гээгүй. Тэгээд тэгээд бас илүү гоё тийм Avengers гэдэг шиг те ингээ яг юм нэг гой гурван хүн хамтарч байгаа гэж бодож байгаа. Тэгээд бас хамт одоо дуу хийцэн байгаа хүрээ хотынхаа талаар. Тэгээд энэ дэх хүрээгээд дуу бас удахгүй клипэн цацагдах бах. Тэгээд хуу өөр өөрсдийнхаа бог яг жишээ нь өөрийнхөө соло 10 дуугаа дуулна гэж байхгүй юу? Би бол тэгтээ анх сонсоод гайхсан. Бог яг чинь соло 10 дууд. Тэгээ цаа чин бас соло 10 дуугаа дуулна, 8 төгсмөн дээр дуулна муулна гээл өчтөн гой сюрпризүүд юу байна. Яг тэгэл тэр гурван хүний зургийг хараад тэгэл ерөнхийдөө тэгэл тоглолтоор мяа болохгүй нь ойлгомжтой л хэлүүдээ л гэж бодсон. Эхлээд дуурайсан баг зүгээр. Эхлээд яг Америк тийм гоё ийм нэг урсгал байна те. Ийм хипхоп гэдэг урсгал энэ дээр ингээ өвлөлт юм байна гэдэг тэр итгээд байдал нь хүмүүсүүдэд монголчуудын залуучуудад те гоё санагдсан байх. Тэгээд дуурайсан хамгийн эхлээд яг агуулгын ойлгоогүй бах. Эхлээд бол те угаасаа англи хэлч тэр үднийг байгаагүй лгүй. Агуулгын ойлголоо ямар ч хэлсэн гоё сонсогдоод байдаг те нэг шин юм байгаад байдаг. Тэрийг Монголдоо хийхийг хүсээд дуурайж гисэн баг миний бодлоор. Цаашгаа ингээд сүүлрэг ойлгоод хипхоп чинь юм байна, тийм байна гэд хөгжөөд яваад энэ ч райм тавих хэрэгтэй маань сүүл холбот юм байна гэдгийг нь бол анхны хипхоп тунаас сүүл холботгүй л байсан шүү дээ. Шүлэг шиг монголын шүлэг чинь ингээд толгойг нь холбоод байдаг гэсэн юм байна. Одоо болохоор ингээд сүүл холбодог болсон. Гэл анх бол зүгээр яг дуурайж л гисэн баг. Хэлбэрийг харсан баг эхлээд. Одоо бол илүү агуулга талд болсон баг. Би ч гэсэн бас л яг тэр нөгөө сайн ярьж байгаа алтан шахуулаад сонсч ихэлсэн л дээ. Тэгээ яг нэг 2010 он яг та нарын үеэс эхлээд одоо клик бүүмээс эхлээд ч юм уу шал өөр болсон шүү дээ. Тэгээ яг хөгжлийн нэг төвшөнд дараачийн төвшнөр бол орсон л да 2000 яг оноор нь ярих юм бол 2007 он 6-7 оноос яг хөгжлийн шинэ төвшөнд хүрсэн баг. Яг тэр үед яг Vanquish XL гэж дуу гараад клик бүүм гараад тэгэл нэг хүүд гэдэг дуу байсан шүү дээ тий. Хүүд ер нь бол яг шинэ төвшөнд ирсний одоо яг хамгийн анхны одоо мөрх юм уу те. Тэгээ Вандебой эднэр гарч ирснээс хойш бүр өөрчлөлтсөн. Энийг инээдтэй мэлээд нөгөө Вандебой хамгийн анхны яг хит болсон дуу нэг 21 Savage билүү? Ямар 21 Savage ч билүү нэг тийм нэртэй байдаг хгүй юу? Над 1 2 3 4 гिचий байна гэдэг. Тэгээд намайг тэр дуун дээр хамтарчих гэх хамгийн анх. Би сонсчоод тэр үчин би бас 2017 он гэдэг чинь бас нилээн яатсан байсан үе болохоор ингээд за би бол одоо бас арай чи ийм өгмөгтэй дуун дээр наа чи арай хурцсан байна гэд би ер нь жирэхэд ороагүй байхгүй юу. Тэгсэн чинь тэр дуун бүр амар хит болоод тэгээ хамгийн анх мандэ гарч ирчихсэн юм. Тэгээ би тэр хоёрт хилтий ер нь наад дуун дээр чи би орчих байсан юм байна. Би одоо арай хурц санагдчихсан чинь юм тэгэл одоо хүртэл тэгэл үгүй л байгаа юм лээ. Тэгээ ер нь бол би чинь одоо ингээ яг
миний дуундыг сонсоход би бас нэг аль одоо нэг хараал мараал ер нь нэг хэлэхээс арай жоохон зайлсхийдэг байхгүй. Хуучин ингээл зүгээр яг өөрийнхөө өрөөндөө тэгэл 17 8 настай хүүхэд тэгэл гэрийнхэнтэй байж хат би өөрийнхөө өрөөндөө тэгэл песта гिचий гэл ингээл орилоо л идвэсэх микрофон дээр. Тэгэл тэр үедээ тэргээ илүү гоё кул гэж боддог. Одоо болохоор ингээл надад жоохон арай жоохон за одоо яах юм бэ нэг 2 он дими нэг санагдаад идэх болцсон. Тэгсэн чинь бас хүмүүсүүд стил яг тэрийг сонсдог хэвээрээ л байгаа юм байл. Яг бол шинээр дахиад нэг 16 талаатай хүүхдүүд үүсчлээ учраас Хин нэгэнд хандж гэдэг юм уу эсвэл бол заримдаа нэг тийм дуунууд маш их байгаад идэг юм шиг санагдаад байдаг. Өөрөөсөө хэрэлдэж байгаа юм эсвэл бол нэг хин нэгэнтэй чи намайг харж гин үү одоо би яагаад одоо лаг болцсон шүү гэсэн нэг тийм хүн санаатай л юм л дутуугийн комплексэл болоод идэв. тийм яг энэ нэр баг тэрэн шиг тийм мэдрэмжтэй одоо багада одоо тэгж их төрүүлж ирсэн юм уу одоо хараараа өөр шүү тэргээл нэг тиймэрхүү хандлагатай юм сонсогдоод өшөөгөө аваад байгаа юм шиг үү? тий өшөөгөө аваад байгаа юм шиг яг тийм хипхоп туунууд нэг хэсэг бүрстэй аюу их бий болсон. Гадаадд ч гэсэн яг хипхоп дууны сэдв тийм л байгаа л да ер нь бол зүгээр өнгөрдөг ер нь ингээл өнгөрдөг урлаг болчиход байгаа л да одоо бол тийм. Гэтэ тийм таны хэлж байгаа зөв. Тийм нэг ганц хоёр хүн толгойд байна гэдэг. Тий нэр хэлээд яах вэ те? Нэр хэлээд хоёулаа хүм уусан болчих. Яг гоо тэр дуулж байгаа юм нь зарим нэг тэнцээс сонсож байгаа хүмүүсүүдэд бас хамаатай яг нэг сонсоод бас адилхан мэдрэмж аваад тэрнээсээ кайф аваад тэрнээс урам авч байгаа хүмүүс бас байгаа бахал та. Яг адилхан мэдрэмжтэй яг адилхан юмыг туулсан ч юм уу те. Яг тэр хүн тэнцээ тийм байж байгаа тийм болчоо тэрийг ингээд дуулж яхад яг тэр хүний яг тийм байж байгаа тийм болцоо хүн сонсоод бичсэн тэгсэн ингээ бодоод ингээ баярлаа тэрнээс урам авч идэг хүн бас байхыг үсэхгүй шүү дээ. Би бол ихэнхдээ тэгэл худлаа хоёр нүртэй худлаа хүмүүсийг л та нар хоёр нүртэй гэдгийг л дуулт юм дөө дандаа л. Ягаад ч би өгчгээрээ л дандаа тийм нэг хуурамч хүмүүсийг л амар их дуулахыг хүсээд идэв. Тийм хурамч хүмүүстэй таарч исэн тийм трама байна уу? Зөндөл байгаа шүү дээ. Өдөр болгоо шүү дээ. Тий. Тэгээд нүүрэн дээр нь харж байгаад хэл шаардлага баг. За яшиг зүгээр уран бүтээлээрээ гаргачих гэсэн. Өө тэр хүн би тэгж хэлээ яахан тэр хүн ойлгохгүйгээс байна шүү. Тий. Өө тэр хүнтэй би харьцахгүй шүү дээ. Зүгээр л тэр хүнтэй би харьцахгүй шүү дээ угаасаа. Тэрэнд би ингэ стрессээ барж ийм шиг хэрэлтэй тэгээ заанталцаад ийм байж ах зүгээр тэнд арихцгүй байж байгаа дараа нь нийтэд нь зүгээр нэг тэгээ яагаад бол тэр чин тэгтээ зөвхөн би өөрийгөө хэлж байгаа би өөрийнхөө талаас хэлж байгаа биш яг тэр чин нэгээд нэг бодлороо би бас тэр чин нийгмийг тийм худлаа хүмүүсүүдийг байхгүй болгоход би жоохон ч гэсэн тэр үгээрээ бас нөлөөлж байгаа л гэж бодож байгаа юм. Тэр дуу сонсоо зарим нэг худлаа хүмүүсүүд өөрсдөөсөө ичээд ирээдүйд болгох юм лөө те. За би нэрээ өстэй ингэж яхаар болидөө гэж боддог ч юм мэдгүй ч те. Тэр чинь нийгмийг шүмжилж байгаа л гэсэн үг шүү дээ ерөнхийдөө бол. Хипхоп ч угаасаа нийгмийг шүмжилж гарч ирсэн. Тэгвэл би бас нэг бодлороо тэр худлаа хүмүүс гэдэг чинь худлаа хүмүүс чинь нийгэмд байгаа шүү дээ амир их. Тэгэхээр би тэднийг шүмжилж чинь гэдэг чинь би 76-ыг шүмжлээгүй ч гэсэн би нийгмийн бас нэг тийм нэг том асуудлыг шүмжилж чинь гэсэн үг шүү дээ. За хоол маань яаж ин хоол гоё лаа энэ хоньны махлах кебаб гоё лаа. Жирийн багын ходоод агшсан байгаа дээр агшаалтай хэвээр нь байлгахыг хичээж чинь. Гэтэ би энэ кебаб надад их таалагдсан. Би гэтэ дахианаа сонсчихсан юм аа. Тэ. Энэ дахиа юу гэтэ? Гахаа юу? Гэтэ ер нь бол би нэг махны хүн биш. Тийм. Мах гоё яг зориулж хийсэн мах байна шүү дээ. Одоо стейк мек ч юм уу те. Тийм тэгэхээр би нэг жишээ цөөвөнд будаатай хуурганд амар их мах зах зарим хүмүүс алиг махыг нэх гээд шүү дээ. Тийм төрлийн махны хүн бол биш. Махан талтай биш илүү жоохон гойм будаа ч юм уу те. Тэр талтай. Тэгтээ яг зориулсан хорхог ч юм уу жимби ч юм уу те. Тиймд бол маханд гоё. Хүмүүс нэг ингэж яриад биш те нэг юм унган мах энэ төр. Би ер нь турхай хүн. Багасаа турхай байсан. Би ер нь бол та яг анзаарах юм бол миний хамгийн анх яг нийтэд ингэж яасан өвзөг сайхан бол зүс сайхан гэдэг дуугаа шүү дээ тий. Тэрэн дээр би турхай байгаа. Би ер нь турхай жаа сая нэг 4-5 жил жоохон махлаг байлаа. Тэгээс би турхай л байсан. Жоохон махлаг байх тэгэл жоохон хөдөө явахаар 0 модон жоохон баач чаддгүй шүү. Ингээ суухаа бие дэлэхгүй. Одоо сая сүүлд нэг хөвсгөл явчаад модон жоохон баасан чам. Айн гой сул сууж л. Энэ шин үеийн хипхопын өрсөлдөөнд ертөнц дотор хөл нөлөөлөхөд алхахад ер нь хэр байна. Эсвэл зүгээр ингээл яг адилхан хөгжөөд яваад ирсэн болохоор юу ч анзаардаггүй юу? Тэрийг би нэг анзаарч байгаагүй. Гэхдээ яг хоо миний бодлоор л шүү дээ. Юу нь бол би
шинэ үеийнхаасаач би шинэ байдаг гэж бодож байгаа. Оо ямар гоё. Тийм. Шинэ үеийнхаасаач би илүү залуу сэтгэдэг, илүү залуу хөгжим хийдэг, илүү орчин үеийн хөгжмийг гадаадад ямар юу тренд болж би тэрийг Монголд нутагшуулж чаддаг гэж бодож байгаа. Гацдгүй гэх юм уу? А тэгвэл шинэ үеэс шүүмжлэх юм юу гэдэг вэ? Би саяхан нэг дуу сонсон чи баг порно байлээ. Зүгээр ч дээ байх хэрэгтэй. Тийм төрсөн бас тэрийг сонсох сегмент байгаа. Хөгжиж байгаа л нэг одоо илэрлэлтэй. Шүүмжлэх юм гэх юм бол шүүмжлэх байхгүй маа. Би нэг шүүмжлэх байхгүй маа. Хүн бол өөрсдийнхөө туулах юм туулж байгаа хийх хөгжмөө сонирхож байгаа маа хийж байгаа шүү дээ. Тийм учраас би тэрийг нь одоо нэг шүүмжилж идэх хэм бэ те гэмээр. Одоо бол ахуулсан биз дээ. Одоо ингээ одооны энэ хипхоп нөхдүүд бол ихэвчлэн дандаа ахаад гэнэ. Одоо өгшөө шүү дээ. Ахаад гэнэ үстэй. Ер нь тэгтээ гинжи ийм байна. Нэг мэтгэд ахуулчт юм байна. Би бас саяхан тэ залуухан хүүхэд явж исэн ч тэгсэн чинь нэг үсэн чинь одоо ерөөсө 30 хүрээд шааригдана гэдэг чинь юу юм бэ? Хүн бүхний ахуулчих юм байна зав. Та айд оных лээ. Би 80 оных гэхгүй. 80 оных гэдэг чинь 45 таа юм шүү дээ тий. Тэгвэл бүр юу гэх гээд байгаа. Тэгвэл би бүр ийшээ харж байгаа юм. Бари ингэж байгаа байхгүй юу? Аим зовтой. Тэ. За тэгвэл таныг нэг магтахад та 45 таа бол харагдахгүй байна. Харагдахгүй нь. Та бол баярлалаа гой цэмгэр явж байгаа юм байна. Яг одоо та баарн дотор орлоо гэхэд 25 таа яг танаас хүчин царайтай хүмүүс байгаа шүү дээ бас. Байгаа. Яг үндэ тийм баа. А таныг мэдэж энэ хүн чинь хүчин хуучин жүжигчин штэ гэж мэдэж л мэднүүхээс та тэр 25 таа охтуудын найрахт бол үйл гэж бодно. Эстэ намагаас айр шидлээ тий. За. Тэгэд залуу харагдах чинь гол ноос тэгээ бас нөгөө л дахиад нөө жиндэл байгаа юм л да тий. Жиндээ байгаа. Тий. Жин явчихсан чи ягддаг байхгүй шаагддаг. Нуулгүй ирэхэд дүүн нэг хэдэн жилийн өмнө нэлээ Drink Champs гэдэг нэвтрүүлэг байдаг байхгүй юу? Тэрийг дуурайгаад Монголд ийм арх удаг нэвтрүүлэг хий гэж боддог байсан. Ингээд тойроо суудсан тэгээ бөөн дээр ингээд шампансктэй ингээд репрод сууц тэгээд ингээд янз бүр түүх яриад бөөнөр ууждаг. Тэгж боддог байсан. Тэгээ хийгээгүй. Даан чигээгүй те. За би чи одоо та чиг тийм нэг бас сайн хөтлөх чадвар байхгүй учраас тэг хийгээч гоё явуулж чадахгүй л тий. Чи тэгтээ би бол ингээд чиний подкастууд оролцсон подкастуудыг ярихаар юу яхаар чи айгу гоё ярьд юм байл шүү дээ. Яг юмны талаар амар гоё уус суртаа агуулгатай судалгаатай гоё ярьд юм билээ. Би бол бас орсон подкастуудыг чи бас нэгээ сонсч байсан. Баярлалаа. Миний одоо ингээд ойлгосноор бол хоёр төрлөөр хүмүүсүүд ихэд ер нь одоо дуун од болдог ч юм уу хит болдог ч юм болоод тах шиг байгаа. Нэг нь танил талын үрээ network гэдэг юм байгаа. Би одоо жишээ нь би нэг хүний гадаад таньдаг тэр хүн Warner Music-ийн нэг менежер таньдаг тэр нь болохоор Warner Music-ийн CEO-г таньдаг тэгээд ингээд энэ дууг ингэж Spotify, iTunes дээр ингээд пушлээ те ингээд бүр 50 тийжиж ингээ хүмүүсүүдэд хит болгоё гэдэг ч юм уу тийм хүчээр шууд хит болгох нэг арга. Тэрэнд нь тэгэл мэдээж мөнгө зөнгө орно. Нөгөөх нь болохоор аз эзэн таарна гэдэг юм. Слот шиг тий. Яг азан таарад нэг би зүгээр нэг юу ч бодлого нэг дуу үйдсэн чинь тэр нь нэг ягаад ч юм TikTok дээр нэг алдартай инфлюенсер таалагдаа тэрэн дээр бүжиг хийдэг ч юм нэг TikTok дээр видео хийдэг тэрийг хүмүүс дагаа яадаг гэдэг. Энэ ямар дуу гэсэн бүг гэд хит болгох гэж. Яг юм хоёр төрлөө бодох шүү. Тийм тэнгууд яг таны хэлдэг шиг зөвлөдөө яг тэд дундаас хамгийн их одоо тий боломжтой нь хипхоп байхгүй. За одоо тэр төвөөгийн нэвтрүүлэг дээр орж ирснэ бодох юм бол би хэлэхдээ англи хэл гэж хэлж ирсэн ч их санаж байна. Тийм тэгж хэлж. Хэлтэй байж ч юм ядаж дахилтаа англиар дуулж иж хүмүүсүүд тэрийг сонсно л доо. Хүмүүсүүд болохоор хүү дэлхийд гарчаал нь штэ. Тэр чин заавал англи хэл хамаагүй гээл тэгдэг байхгүй. Хүүчин нэгт рок тэр хөгжим тэр морин хуур ч юм уу тэр тийм гэдэг бүх тэр Монгол зэмсгүүдийг сонсоод тэр нь гоё огшоогоод тэрнээс vibe аваад сонсоод байгаа болохоос биш үгийн сонсч яагаад байгаа биш шүү дээ. Юу гэж байгаа юм ч мэдэхгүй байна шүү дээ. Хипхоп тэр тийм байхгүй учраас хипхоп ч үгэн дээр зөвлөсөн урлаг учраас үгийг сонсох хэрэгтэй. Үгийг сонсохын тулд ойлгох хэрэгтэй. Дагаж дуулах хэрэгтэй. Дагаж дуулахын тулд англи хэл байх хэрэгтэй.
Тийм болохоор яаж ч дахилтаа англиар дуулж тэр чинь гадаад нэг Америкт нэг хар дахилтыг ингээ дагаа дуулаад машинд ингээ явж ийж тэр дуу хит болох нь үхээс зүгээр юу гэдэг нь мэддэхгүй монголоор нэг дуу дуулаад яагаад ч хэлэхгүй. Хамгийн гол нь тэгээд дээрэс нь нөгөө нэг уг рэпер маань үзэл санаа гэдэг юм хамгийн чухал санагдаад байдаг л та яг хор ертөнцийн та нар ч өөрөө өөрсдийнхөө үгийг өөрсдөө бичдэг. Тэр мэдээж яг тэр дууныхаа нөгөө агуулгатай байх хэвээр. Гэхдээ тэрийг яаж хүргэх хэвээр вэ гэхээр англи хэл байх хэвээр гэдэг хэлсэн. Тэр үзэл санааг монголоор дуулаад байвал тэр хүн ойлгохгүй шүү дээ. Тэ? Хичнээн гоё үзэл хичнээн гоё өөрийнхөө ертөнцөө дуулаад байдаг. Гэхдээ монголоор дуулаад байвал болохгүй шүү. Маст зориулна гэж яриад идэх хүмүүс. Яг болохоор мас хамаагүй. Энэ бол зөвхөн би тэгээ намайг сонсвол миний ертөнцийг та бүхэн хэлбэн харна гэдэг тий. Би бол мас зориулдаг. Мас зориулах юм бол би ээж аваагаа хайрлая. Монгол улсаа хайрлая гэж дандаа тийм дуу хийж авсан. Тэгэл easy шууд одуулна. Ээжтэй би хайртай гэдэг дууг л би шууд одуулж байгаа. Тэр чинь мас зориулж байгаа байхгүй шууд. Одоо ингээл хоёр нүртэг муулан зоолно гэдэг чинь бол яг бас нэг талаараа жоохон масын олон хүн ойлгоно. Гэхдээ яг мас энийг шууд сонсно гэж бодоод одоо яг тэрийг нөгөө commercial гэж нэг хэсэг яриад үзсэн шүү дээ. Яг тэрийг хэлээд байгаа юм л да. Арилжаад шууд хит болох. Сонсогч нар юу сонсох боломжтой вэ? За одоо сонсогч нар чаа хайрын дуунд амар дуртай шүү дээ. Тэгэхээр хэлээ нэг ийм хайрын дуу. Тийм салсан хайрд бол хүмүүс сонсох байх гэж боддог ч юм те. Тэгж шууд хийх юм бол чинь тэр нэг арилжааны мастерсэн дуулаад байгаа байхгүй. Өөрийнхөө ер нь бол гэхдээ миний бодлоор одоо энэ урлагийн хүн гэдэг чи одоо яг тэр масыгаа лидер нэж масыгаа одоо юу гэдгийг дагуулж явах хэрэгтэй хүн бохгүй те. Тэнгууд тэр commercial гэж байгаа тэр юм хийж байгаа хүмүүсүүд болохоор масыгаа дагуулах биш масыгаа хойноос нь масга дуртай амиг ингээд хойноос нь хийгээд байгаа юм бохгүй. Тэнгууд яг өөрөө тэр одоо өөрөө ертөнц гэж байгаа хүн жоохон инээдтэй сонсож байгаа ч гэсэн тэрийг хийж байгаа хүн бол ерөнхийдөө масыг шинэ юмруу хөтлөж байгаа л гэсэн үг. Тэнгууд яг commercial хийж байгаа тэр за одоо би нэг юм сайн өнөдөр тоглоод Монгол улсаа магтаа сайхан дуулчих. Тэгэх юм бол монголчууд сонсно гэж бодож дуу хийж байгаа хүн бол зөв сонсогч нартаа тааруулаад одоо сонсогч нар нэг юм хэмжээ биш үү те. Төрчөр бол попорч. Тий, попорж байгаа л. Тий. Одоо сонсогчдын массын төвшин нэг энчээ байлаа гэж бодъё. Тэнгууд тэр хүн тэн дээр нэм хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл сонсоод тэгэл хит болоод тоглолтоо гээл мөнгө олоод байждаг. Дээшгээ дээр нь илүү массын ойлгохгүй байгаа юм хийж, гэтээ гоё хөгжим хийж тэргээ масаа дахиад ингэж дээшээ аваачих хэрэгтэй болохоос биш. Яг адилхан төвшин дээр ингээл нөгөө хэрэгтэй одоо нэг талхыг нь өгөөл байж байгаа юм шиг тэгж байх юм бол тэр хүн бол уран бүтээлч биш болж байгаа байхгүй. Одоо тэнгууд Монголд бол тийм хүмүүс амар их байгаа байхгүй. Тэр битгий хэл одоо ингээд гэж яг ингэдэж штэ. Бүр нөгөө тэмдэглэлт баяр ёслолч гэдэг юм уу бүр тийм нэг сезонд тааруулж уран бүтээл гаргадаг ч гинэ. Тийм шинэ жил болохоор нэг цасны дуу ичдэг өө. Тийм. Нэг тэгэн гот мэдээж хурим найр болонгууд нэг юм хурим яны дуу байдаг ч гэнэ үү тийм ээ. Тэгэн гот ингээд тэгээд 3 тийм процедурын дуутай ч гэнэ. 3-4 жил дуулчаад дараа нь 15 6 жил алга байснаа 20 жил яа гэж гарч ирдэг хүмүүс ч байна. Тэгээ миний хэлэх гээд байгаа юм ерөнхийдөө бол зүгээр уран бүтээлч бол масын одоо тэр төвшнийг дээшлүүлж явах хэрэгтэй. Байнгын дандаа дээшлүүлж мас нь тэр хүнээ дагаад гой хөгждөг байх хэрэгтэй болохоос биш яг адилхан хэмжээндээ байгаа л тэгэл тэнчнэл гацсан. Хамгийн гол нь тэгтээ яг энэ төвшөнд хийж байгаа гэдгээ хэрхэн батлах хард туурах гэдэг. Тэрийг одоо ч бас гацсан гажиг юм хийчаад би илүү юунд хийж гэхгүйгээр яг үнэхээр гэдгийг яг үед нэг тийм найруулагч байлаа одоо гэж хараа. Ингэдэг. Яг кино хийчихэд хинч үзэхгүй болохоор нь та нар ойлгохгүй л дээ 15 жилийн дараа л ойлгоо. Тэгээд явал хэцүү үстэй. Бас хэцүү тийм. Тэрийг яаж мэдэх вэ гэдэг чинь маш их чухал байгаа байхгүй юу? За одоо энэ ойлгочлоо ч гэдэг юм уу те. Энэ нэг арай нэг нөгөө commercial биш болчлоо шүү. За жишээ надаас асууж болно. За. Тийм би тэр уран бүтээлч нэг дуу ичээд за би энэ масыг дээшгээ хөгжүүлэх гоё шинэ юм хийсэн байна уу үгүй байна уу? Эсвэл зүгээр гажиг юм хийсэн байна уу гэдэг надаас би сонсоод хэлж өгье. За наач гоё байна. Эсвэл наач гажиг байна гэдэг би хэлж өгье гэдэг. Тэгвэл өөрөө хийгээгүй. За би бол гажиг юм хийгээгүй явж байсан тий. Тэрийг яаж яахаа мэдэхгүй явж байсан би
Би бол гажиг юм хийгээд. Зүгээр миний тэгвэл ойлгож байгаагаар ямар ч байсан ямар тач коммерциалоос нөгөө давуулж хийхийг үргэлж зорж ирсэн байна л гэж ойлголоо. Үргэлж зорж ирсэн. Ер нь би үргэлж шинэлэг байхыг одоо хүсч ирсэн. Тэгээд тэрүүгээрээс би ер нь хүмүүсүүдэд амар хаад үзэг одоо хүртэл үзэгдэл байгаа. Энэ мууны худлаа нэг ийм тэрийг тэгсэн гэсэн гэж дандаа YouTube-ийн коммент уусах бол амар их мусан зөндөө байгаа. Гэхдээ бас одоо интернет хүн болго интернеттэй болсон цагаас хойш ер нь бол бас арай гайг болсон. Би нэг саяхан YouTube ухаал гэж гэрүүцсэн сууж ирсэн чинь чиний талаар гараад ирдэг байхгүй. Би угаасаа чамдын ярьслах юм гээд бодсон байж ирсэн чинь тэгсэн чинь нэг нөхөр чиний фэн юм шиг байлаа. Тэгээд тэрэн дээр нөгөө богитой хийсэн дуугийн чинь талаар ярьж байсан байхгүй. 40 хипхоп юу лээ? Тийм 40 зарим нэг 40 рэпертэй үзэн сэрүүн зүүдэндээ гэж юу? Тийм. Зүгээр тэр нөгөө Rocket Bay-ийн дуу гэдэг байхгүй 40 rappers гэж байна лээ. Ер нь бол би яг үнийг сонсоочгүй. Гэтэ би тэр нэрийг харжсэн амар их дурддагдсан. Тэгээд 40 rappers гэдэг тэгээд бодвол 40 rappers наа барахгүй гэдэг дуул юм шиг байлаа л дээ. Тэгэл Rocket Bay хийсэн ер нь бол зарим нэг 40 rapper өөрөөхөө сэрүүн зүүдэндээ 40 rapperтэй зарим нэг нь үзэлцээд байждаг гэдэг л. Садгуруугаа дийсэлж байгаа тийм. Тийм. Дийслэн чаашаа. Тийм дийсэл. Одоо санчлаа. Би нэрээ утгын санчлаа. Тэгсэн чинь нөгөө Flat 2-ыг найзууд гээд тэгээ найзыгаа гинжээ өмөөрлөө гэсэн байсан байхгүй. Яг өмөрсөн бишээ. Тэгэл бас тэр бол гэхдээ яг үнний хэлэхэд бол Rocket Bay намайг тэр юун дээрээ тэр Flat 2-ийн тэр нэг хэсэг болсон юм дээрээ өөрөөхөө тэр дис дээрээ намайг авчулсан байсан. Тийм учраас би хариуг юм барьсан болохоос биш би төрүүлж ч юм уу би үг хатгаагүй би зүгээр над руу нэг ганц хоёр мөрөн дээр намайг дуртацсан байсан учраас би зүгээр бас нэг ганц мөрөн дээр хариу л барьсан. Гэхдээ би энэ одоо ингээд хипхоп урлагт байдаг яг энэ DC урлагийг энийг би айгүй гоё соёл гэж боддгоо. Надад бол их гоё санагддаг. Гэхдээ Rocket Bay бид нар ч уулан тэгээд бас хэсэг хамтдаа бид нар чинь нөгөө UB comedy манай Бата бид нар чинь нөгөө CS:GO-ийн нэг групптэй бид нар ч оройдоо хамт ингээ контр тоглолдог тийм контр хамтарчнаар байсан шүү дээ. Тэр BF эхлэх хүртэл. За. Тэ. Тэгээд тэрнээс хойш бид нар чи ингээ хагаралтаж ботролтаад одоо ингээ нэг юм бивнэ жисэн хүмүүс болчихсон. Тэгээ уулын бид нар чи ингээ тэр нэг террор явчих шүү. Тэр ингээ байждаг хүмүүс байсан шүү дээ. Орой болгон унтахынхаа өмнө. Төрдөг дээр сэрэн төрдөг дээр за яваарай. За нэг гिचээд гिचээгээ. Тэгээд тоглож идэг гэсэн хүмүүс. Тэгээд одоо ингээ нөгөөдгөн ч нөгөө группээс гарч марцсан. Тэгээд тэгэл байталтай байж. Сонирхолтой л яах вэ? Тэгтээ хараа зүгээр тэр нөгөө Rocket Bay 2-ын тэр нэг баах юм болсон шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс тэгээдсэн байхгүй флаг хөвчлөг дандаа тэгээдсэн байхгүй. Чистэ бүр Rocket Bay-ийн хэмжээнд биш вэж ич хинч биш вэж ич хинглээ баг Rocket Bay-тэй ингэх хэмжээний уран бүтээч биш вэж ич тэглээ гэд. Ер нь тэгтээ энэ диск хийхэд чинь заавал тэр хэмжээний уран бүтээч байж дийцэх ёстой юм. Би одоо ерөнхийлөгчийг муулахын тулд би ерөнхийлөгчийг байх шаардлагагүй шүү дээ. Яг үнэ. Тий. Гэлээгээд би бас Flag Rocket Bay мууч гэж хэлэхгүй. Rocket Bay өөрийн төрөл өөрийн гэсэн тэр нэг юм хэм маяг жанр байгаа. Тэ өөрийнхөө Flag-ийнх өөрөөх байгаа. Flag өөрийнхөө тэр хүрээлэл өөрийнхөө тэр ертөнцийн бас том хүндэлтэй хүн. Rocket Bay өөрийнхөө тэр хэмжээндээ бас өөрийнхөө том хүндэлтэй хүн. Бид нар ч өөр өөрсдөө тэгэхээс нэг тэр нэнээс энэ илүү гэж чи өөр төрлийн хүмүүсүүдийг тэр нь илүү энэ нь илүү гэж хэлэх боломжгүй л баг. Тийм юм болж хахад фла өөрөө яаж хүлээж авч ирсэн бэ? Зүгээр найзуудын хувьд зүгээр сонирхоод асууж байгаа шүү. Флад гоё юм баха. Хөвчтөөс бах тийм. Тийм бас нэг Монголын хипхоп тагаа буцлуулад ч тийм бас гоё ойр доо юм хийгээгүйсэн. Тэгээ бас нэг юм хийхдээ бас Монголын ярианы сэдв болж ийн гэсэн тэгэл өөрт нь гоё л байсан баха. Халамц суурь нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Сүндэр групп Германы номер 1 360 халамц суурь нэвтрүүлгийн ивент эдгэгч хамтран ажиллагч Польшийн Алдарт Зубровка мөн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент эдгэгч Green Group дэлхийн номер 1 борлуулалтаа шаарараг Snow брэнд халамц суурь нэвтрүүлгийн ивент эдгэгч хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafit халамц суурь нэвтрүүлгийн ивент эдгэж хамтран ажиллагч Shinsegae Med Condition брэнд. За ингэж реклам удаа
Тэгээд Agent гэдэг энэ манай монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байгаа Япон технологи, Япон чанараар технологийн дагуу хийж байгаа ийм шүдний сойз байгаа. Тэгээд энийг бас гой туршиж хэрэглэж үзээрэй. Жижигхэн өстэй байгааз. Тэгээд энэ хоошоогоо бүр энэ юу руу хүртэл ингэж хизээ нэгэн цагт Япон чанар ихгүй Монгол чанар гэж ярьдаг болох юм лөө. бас гоё хэллээ шүү те. Пив уудгүй юу? Тэгэл ялгаагүй алкогол тэгэл хамаагүй аль энэ чирэглээ. Халтсан тохиолдолд бол өөр нь тэгээд сүүл рүүгээ ер нь тэгээд Сүүлрүүтээ ерөөлөө болсон шүү дээ. манай мэрэгжилд бол тэгэж жишээ нь жүжигчний урлагч гэдэг юм, найруулагчийн урлагч гэдэг юм уу энэ. За уран бүтээлч хүн бол ингээл өөртөө л ханах юм бол за тэгээд ер нь мөхөлч нь ирж байгаагийн тэр энтер гэл тийм яриагаар байдаг байсан дээр үед техник үед. Хипхоп артистуудын хувьд бол би бол харин эсэргээрэй гэж боддог. Зүгээр миний зүгээр энэ хувийн бодол шүү. Ягаад тэгэхээр дуу болгон дээр ингээд хийгээд тэндээс аюу гой таашаалаа аваад энэ болгон дээр их гоё өөртөө ханжийдэг болов гэж бодоод байгаа. Ямар байдаг бол юу? За миний хувьд бол яг хансан уран бүтээлээ цацдаг. За энэ яг боллоо гэж үзэх юм бол цацдаг. Тэгэхгүй бол тэгэл хайдаг ч юм уу эсвэл тэргээ дахиад нухдаг ч юм уу те. Тэгэхээр одоо миний цацж байгаа уран бүтээл болгон ерөөдөө би тэр дуун дээр бол ханцсан гэсэн үг. За одоо л энэ болцлоо. Одоо л цацах хэмжээнд хүрлээ. Тэгэхгүй заа наадах шууд ингэ цац гэж айдаг үзэж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр яг тэгдэг яг өөрөө хансан за энэ яг болцсон энэс илүү Газар үгүй гэдэг шиг. Тэ энэс илүү болох юм бол буцаад эвдэж эхэлнэ гэж бодох ч юм уу те. Тэр үедээ би яг хансан үедээ тэгж цацдаг. Тэгтээ яг бүр яг нөгөө нийтээр яг бүр одоо ерөнхийдөө өөртөө ханна гэдэг бол ялгаагүй хаа. Ер нь хүн өөртөө бардаад те. За би бол хамгийн юм гэж бодож эхлэх юм бол ер нь бол яг уруудахын шинж баг. Ер нь гэхдээ ингээд яг эгоодорол ингээл зэгс нэг юм гинжингээр өөртөө багтаал бие тоож ирсэн үе цаг үе байгаа юу чамд? Дуулж гисэн цагаас одоо хүртэл бие тооцсон л гэж байгаа тийм. Яг бол хипхопч өөрөө бие тоож иж өөртөө ихтэй байж иж тэрийгэ хүнд хүргэдэг урлаг учраас өөртөө ихтгэлгүй хүний өдөс ингээ үг хэлээд байвал тэр хүн тэр үгийг авахгүй шин. Өөртөө ихтэй нүдрүүн бараг харж тэр чин ингэж шүүсээ цацж иж тэр чин хүн нэрэ тийм ч юм уу гэж боддог ч юм уу те. Тэр юмыг авахгүй өөрөө ярьж байгаа ма зарна гэсэн үг байхгүй те. Тийм учраас би ер нь төрсэн цагаасаа л төрсөн цагаас гэж ярьж байна. Одоо арх ярьж эхэлж байна. Дуулж ирсэн цагаасаа ер нь би өөртөө ихтэй эготой байсан. Ер нь хипхопч өөрөө эгон дээр суурилсан урлаг л та. Эготой байж ич тэр хүн илүү дуугаа илүү гоё хүргээд байгаа байхгүй те. Тийм учраас би бол нэг би дараах байдрэхгүй би угаасаа өнгөрөө. Ямар сайхан хариулт вэ? Ингээд нэг тийм эр хүн ингээд нэг өөртөө ихтэй ингээд хятагаа сууж явах ч бас гоё шүү. Наадах чи тэгэл субровкал хийгээд байна л да. За тэгвэл наадах чи яг эсрэг асуулт асууя заяа. Ямар нэгэн өвдөлт ирж иж хөгжил бий болдог шүү дээ. Тэгээ ямар ч зүйл дээр тийм ээ. Тийм зовлонгийн дараач гэдэг юм уу эсвэл за зовлон биш байлаа гэж бодоход ямар нэгэн өвдөлт авч вэж тэрний ардаас хүн хөгждөг. Тэ тесрэлт авдаг. Одоо спортоор ирэх юм бол тийм биш нэ. Тэр бэлтгэлийн тэр их өвдөлтийн ардаас л амжилт гаргаж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тий. Чиний амьдралын өвдөлт. Шууд хамгийн толгойд шууд буусан нь бол миний юу лээ. Хоолол байлаа. Таны тэр нөгөө хийсэн тэр нөгөө Төгөөгийн подкаст гэх те. Тэрэн дээр чинь миний хоол аим сөнгө мөгөөс нь өвдцсэн байсан. Хавдар ургацсан байсан. Тэгээд зарим хүмүүс болохоор албаар зэрэн болчиг ярих гад мэрх гээд гэсэн юм. Юу гэж нэг хүн тэхэвдээ. Тэр үе миний өөр нь яг тийм нэг уналтын гэх юм уу сэтгэлээр унсан тэгээд бас баг магадгүй миний уран бүтээл унсан ч юм уу те. Тим үе байсан. Тэгээ яг тэрнээс хойш одоо би энэ чинь шивэлцэн байгаа энэ галчуу байгаа. Энэ ямар утгатай вэ гэхээр галчууч ингээд буцаад ингээ ягаад буцаад энэ тесрэлтдээс дахиад төрдөн штэ те. Тэр шигэ би яг тэр хоолойгоо имжлүүлснээс хойш дахиад төрсөн гэж би бол үздэг байхгүй юу. Тэгээд ер нь энэ яг хоолой өвдснөөс хойш имжлүүлснээс хойш би илүү хүчтэй илүү тийм юу болсон гэж үзэж байгаа. Өөрийгөө илүү
илүү чадвартай, ер нь илүү хүчтэй болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр яг миний тэр өвдөлтийн үе бол яг саяхны 3 жилээс 2020 оноос 2023 он хүртэл би 3 жил яг өвдсөн. 3 удаа хагалгаанд орсон. Нэг ороод нэг сар 2 сар гайгүй жаа буцаагаад нөгөө хавдар нургаад дахиад ахуулаад тий 3 удаа ахуулаад сая хамгийн сүүлд 2023 оны хотлоо ярьж 2024 оны 1 сард дахиж Турк явж хагалгаанд ороод тэгээд тэрнээс ч одоогийн байдлаар өвдөөгүй тэгээд би бас гоё гэлэлцэж байгаа л гэж бодож байгаа. Наа чи юу юм бэ? Ер нь дуулахаа болид бол гэсэн бодолтой байв. Үгүй хийж тэгж боддог. Би тэр үедээ яаж энэ хоолоогоор яаж хүмүүс юм хөрөх вэ гэдгээл бодсон. За би ийм хоолойд болчихвол энүүгээр яаж хүмүүсийн чихэнд дасгаж энүүгээр би яаж давуу тал болгох вэ гэж бодож ирсэн. Тэгэхээр хизээж дууга болиё гэж бол би хизээж бодож байгаагүй. Үнэхээр нянцшгүй тууштай байдлыг бас бий болгоцсон биш үү? Дуртай юм чинь. Гол нь би энийг хизээж ажил ч юм уу, ял ч юм уу гэж харддаг байхгүй. Би яг энд өөрөө дуртай учраас би одоо хүртэл тууштай байна. AI хүртэл би ашиглаж ирсэн хоолойн дээр нэг хэсэг миний хоолоос үүсэн. Тэгээд нэг ийм AI дээр хуучин одоо миний дууны хоолойнууд шүү дээ. Тэргээ ийм хоолой дан түүхий хоолоогоор наваад бүгдийг нь тэр AI одоо програм дээр уншуулаад таниулаад тэгээ би сөөнгөөр өгүүлэхэд тэр AI миний тэр хуучин хоолоогоор өгүүлж байгаа юм шиг болгож наашаа өгөөд тэрийгээ би дундад тавиад би сөөнг хоолой тавьчихсан гэсэн сөөнг биш юм шигээр би дуунуудаа хийх гэж хүртэл нэг хэсэг үзэж ирсэн. AI гэснээс AI ер нь яг хипхоп урлагт ер нь хэвэн нөлөөлж одоо орж ирж байна. Сонио ачаас нь болгож. AI ер нь хипхоп гэлтгөө бүх юмд амар одоо хүний ажлыг хөнгөвчлөж байгаа, хүмүүсийг ажилгүй болгож байгаа. Одоо жишээ нь би одоо ингээл гацчих штэ. За нэг үг бичих шаардлагатай байдлаа. Нэг дууны талаар, за юуны талаар ч юм те. За зүгээр одоо цагдаагийн талаар гэж бодъё те жишээ нь. Тэгвэл би одоо за тэрэн дээр юу гэж бичих вэ гэдээ ингээ мэдхгүй болчих штэ те. Юу гэж хэлхийн тэр дууг те. Тэнгууд би дээр надад цагдаагийн талаар үг бичээд 16 мөр гэд биччихин заяа. Тэнгууд AI чи ингээд цагдаа бол ийм тийм гэл ингээд бичээд эхэлнэ. Тэгвэл би тэрнээс нь зүгээр би тэрийг дуурайж би тэрийг өгөө болгож ашиглахгүй ч тэрнээсээ би нэг намайг ихлүүлэх сэтгэл авчихгүй тий. Тийш дээ нэрэн цагдаа чинь ийм штэ цагдаагийн мөрц чинь ингэдэг тэгдэг гэдэг ч юм уу. Тэрнээс шууд эхлээд би шууд өөрийнхөө үгээ цагдаагийн мөрц дээрх тэр ийм гэдэг ч юм уу тий. Ингээд шууд санаагаа авчдаг ч юм уу тий. Тэгж ч ашиглаж болно. AI бүр амар их тус болж байгаа. AI-аар өөрийнхөө царайгаа өгөөд зүгээр клип хийчих болж байгаа шүү дээ одоо. Ямар ч камерг өөр зүгээр шууд өөрийнхөө клипээ хийж болно. Ер нь AI дээр сайн ажилладаг бол. Тэгээ бас нэг талаараа амар аюул болж байгаа л та. Яг үнэн тэрүүний ярьж байгаатай маш олон хүнийг ажилгүй болгох байна. Ер нь ирээдүйд AI дээр ажиллаж чадахгүй бол тэгэл амьдрал хэцүү болно гэсэн үг дээ. Тий. Одоо киноны постэр ч үгүй AI хийдэг болсон багт киноны постэр хийдэг хүн хэрэггүй болж эхэлж шүү дээ. Тий. Нөгөө зургнуудаа өгөөл тэгэл ингээл маш олон юмудаар хувилбараар гаргал. Тийм нэг 20 жилийн дараа би халдан цуу ярианд ийм AI роботтой юм яриад байж байгааг үсэхгүй шүү дээ. Яг үнэ. Нөгөө робот тий. Тэгээ нөгөө робот нь бүр амар асуудал асуултаа. Юу галга юу. Солиотой улам нөгөө контент чинь сонирхолтой болох үүднээс. Гэр бүлтэй болж амжиж байна. Тэстэ би их нэртэйгээ 9 жил болж байна. Оо за. Тий, одоо хүүхдтэй болсон хүүхд маань охин 1 нас 3 сар хүрч байна. Оо. Ахны хүүхд. Тэгээ нэг юм эр хүн ингээд жишээ нь ингээд гэр бүлтэй болчоод тэгэн гут ингээд нөгөө гэр бүлийн амьдрал гэдэг чинь бас нэг тустай байгаа гэдэг. Тий. Тэгэн гут уран бүтээлчийн нөгөө дөнгөж саяхан гинжингийн маань ярьдаг энд нэг те байнгын нөгөө уран бүтээлийн үг тийм ээ дууны санаа ингээд ийм хажуу талдаа нэг ийм бодлын сар юм шиг нэг ийм чирээ яваад байдаг тий. Тэгэн гут нөгөө вакуумжих шаардлагатай байгаад байдаг. Тэрийг яаж хослуулж явж байна вэ гэж яахгүй. Тэрэн дээр би ингэж бодсон юм аа. Би тэргээс ихнэрт хэлж исэн ер нь. За зарим уран бүтээлчид гадаад мадаадих ч юм уу Монгол ч юм уу жишээ нь Kanye West ч юм уу те. Цомгоо их гэж баг ийм хөдөө лагерт сар мар амьдарч хийж гинэ. Би бол зүгээр гэртээ охинтойгоо тоглож байхдаа би үгээ бичиж идэг шүү толгоондоо. Тэгэхээр чи ийм ухаантай нөхөртэй шүү.
Баярлаарай гэж хэлдэг. Ойлгоорой. Тий. Тэгээ бүр баярлаарай. Тий. Би ямар нэг гоё бүтээл хийхин тулд надад вакуумжих шаардлагагүйгээр би нэр ухаантад IQ-тэй тулдаа би зүгээр хүүхдээ үзэж байхдаа би тэнцээ шал өөр хүүхний талаар дуу би ботцсон сууж байгаа. Ийм олон тархиа ингэж олон зэрэг ажиллуулах чадвартай чинь нөхөртэй шүү. Баярлалаа. Тэгэхгүй бол би цомгоо хийх ёстой ингээ би хөдөө явцдаг бол яана гэж би их төртөөс хэлдэг байхгүй. Тэгэхээр цааш чи өгөө. Тийштэй мэдэн штэ хайрн миний ухаантай штэ. Яг Тэгэхээр яг тэрийг хэлсэнчлээ ер нь надад яг тэгж вакуумжих шаардлага гардгүй. Аа. Тэгээ вакуумжуул илүү бүтээл гарах байсан ч юм уу тэрийг бас мэдэхгүй те. Бас мэдэхгүй сөгөө талын тий. Тэгээ Бобби нэг гоё юм нэг Орсын Баста гэдэг нэг рэпер өгөхгүй. Тэрний нэг дуун дээр хэлдэг. Би үгсэн ч гэсэн миний одоо философи ч юм уу те миний энэ бүх юм чиний хүүхдийн хоолоогоор чинь дуулна гэд. Тэрийг би сонсчоод надад амар орсоохгүй. Яагаад бол амар үнэн бохгүй те. Одоо би ингээд миний би үгсэн ч гэсэн дараа нь намайг нэг үзий яддаг байсан хүн байлаа гэхэд тэрний хүүхд эсвэл тэрний хүүхд биш юм аа. Тэрний хүүхд нь өөрийнхөө хоолоогоор миний дуулж байгаа байхгүй те. Тэгэхээр миний хэлхийг хүсэж байсан философи, миний хэлхийг хүсэж байсан бүх мессежийг 100 жилийн дараа нэг хүүхд дуулжлаа. Тэгэхээр би тэнцээ мөнх амьдрна гэсэн үг байхгүй ерөнхийдөө бол. Би одоо энэ орчлон дээр одоо мөнх амьдрах юмудаа ингээ аль хэдийн хийцэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр хипхопын бас нэг гоё юм. Тэр гэж би бас бод. Альва гэхдээ хүнтэй хамтрахад би угаасаа жишээ нь өөрийнхөө шаардлага тавина. Угаасаа яаж ч цаа. Би бол хамтрахгүй гэж утсан хүнтэй угаасаа л хамтрах. Хамтрахын тулд тэр хүн надад таалагддаг байх хэрэгтэй те. Тэр хүний хөгжим надад таалагддаг байх тэр гоё гэж боддог байж би хамтрна шүү дээ те. Таадсан кино ихтэй дург үнтэйгээ хамтрахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан яг тэгж бодно. Тэгээд ерөнхийдөө жишээ нь Минжисор ихчийн хувьд бол одоо хоёр шалтгаантай би одоо ер нь тэгж хуучны дуунуудыг би ер нь сэргээдэг байхгүй юу. Жишээ нь нэг шалтгаан нь болохоор хипхоп өөрөө одоо сампл гэдэг юмнаас үссэн байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр хуучны одоо за нэг 50-60-аад оны соул, jazz мас дуунуудыг аяг нь өөртөө тэд нар чи хипхоп ч өөртөө ерөнхийдөө ямар ч боловсралгүй хүмүүс байсан те. Өөртөө тоглож чадахгүй учраас хин нэгний гоё тоглосон төгөлтөр урч хин нэгний гоё тоглосон ийм гитарыг нь тастаж аваад ингэж копитэж тавиад тэр доороос нь бөмбөр тавиад тэгээд пэйж хипхоп үүссэн. Тэрэн шиг хуучны юмыг ингэж дахиж сэргээж хипхоп хэмнэлд оруулах нь угаасаа хипхопын одоо бас нэг үндсэн тэр гол мөн чанар учраас би тэрийг юу н ашигладаг нэгт. Хоёрт болохоор одооны залуучууд жишээ нь Минжисор ихчийн тэр дуун дээр одооны залуучууд ихэнх нь тэр дууг мэдгүй шүү дээ тий. Амаргүй үлээсэн бүсгүн дууг. Тэр учраас би одооны залуучуудад ийм гоё дуу байсан гэдгийг мэддэгдүүлэх гэж би дахиж сэргээдэг байхгүй юу. Одооны залуучууд одоо хуучны юмнуудыг сэргээхийн тулд. Тэнгууд зарим хүмүүсэд болохоор тэгж ярьдаг байхгүй. Ингийн ч одоо шин юм чаддгүй маашин дандаа хуучны юмнууд ингээд өөрөө шин юм сэтгэгээч гэдэг байхгүй юу. Тэдэрт би ганц хэлмээр байгаа юм хипхоп ч өөрөө ингэж үссэн хипхопын мөн чанар энэ байхгүй хуучин юмыг хипхоп хэмнэлтээр аваачих. Одоо удахгүй би ихшилтэнтэй хамт нөгөө BX хамтарсан 100% гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг би бас дахиад хипхоп болгоцсон байгаа. Тэнгууд тэр доор дахиад инженеэр юм өөрөө юм хийж чадах хүний юмнуудыг хийх ингэж ярина. Гэхдээ хипхоп ч өөрөө тэгж үссэн байхгүй. Хадын орой гэдэг дуун дээр хишиг талаад хоёр дээр бол бас л бүүм нэрсэн шүү дээ. Яа. Тий. Ёстой нэг тэр гэхдээ ерөөсөө зүгээр хишиг далаагийн тэр палач наслуулсан. Тэрнээс чамаас болоогүй. Тийм би ер нь бол зүгээр л эхнэр нөхөр хоёр ч юм уу нэг бие биендээ хайртай хоёр хүн холдсон. Тэрний талаар ерөөхдөө удахгүй гэхдээ хайр нь очноо жоохон хүлээчих гэдэг сэдвийг ерөөхдөө болгож дуулсан. Тэнгууд яг хаа зүгээр гол шүмж нь бол тийм байсан шүү дээ. Энэ чинь ийм айман дайны ийм дуу ингээд нөхрүүд нь алуулж ирсэн үед дээр ийм алцгар палаж өмслөө гэсэн бохоггүй юу. Гэтэ тэр чинь ер нь бол шинэ жилийн тэр нэг шоу дугаар зориулсан дугаар байсан учраас шинэ жилийн зүгээр гоё юм гялгар палаж өмсөн байсан шүү дээ тий. Тэгээд хуучнаа дурсаал ингээл бидний энэнийг алсан тэрийг алсан ингээл байгаад байгаа юм. Тэр ч одоо тэрийг ингээл
гоё соёл болгоод одоо нөгөө сул талаа давуу тал болгоно гэдэг шиг тэгэл гоё ингээл тэрийг хөгжүүлээл явуул байлаа. Зүгээр шүү дээ ер нь бол. Тий, үнэхээр залуучууд бол тэрийг бол битгэхгүй шүү дээ. Тий. Тий. Харин ч хоёр дууснараа чинь хадын орой гэдэг дуу байдгийг мэдээ биз. Харин тий. Тэг яаж тэр түүхийг одоо мэдээд авч байгаа юм шүү. Тэгсэн чинь тэнцээ нэг ганц гоё комент байсан юм аа. За. Тэгсэн чинь нөгөө дээр хинтийн бэлүү, дорнодын бэлүү буряд хүмүүс ерөөхдөө хэвлийн баг гурал морл хийгээсэн юм л да бидний дууг ингэж дормжлоо гэл. Тэгсэн чинь доор нь комент бичсэн байсан. Та нар над хятадууд ингээд газар нут гэж ийслээд ингээд газар жухаад байхад юу ч дуурахгүй юм байж нэг дуун дээр хэвлийн баг гурал хийж тэгцээд байх хэвчээс ахтай. Тэгэхээр би бүр тийм үү нэрэл тийм штэ гэж дотроо бодсон. Гэхдээ sorry манай ээж бас буряд шүү. Би ер нь буряд талдаа байгаа шүү. Гэтэ тэр сошиалын бүлэнийг бол 50 хүлээж авсан уу? За яах вэ? Над руу нэг дайраг болохоор гайг байсан. Гэтэ над руу дайрсан ч хамаагүй дээ. Би угаасаа анхнаасаа л хөгжим хийх цаг үеэс над руу дайрч лээсэн. Яагад бол би нөгөө түрүү хийсэн нэг массын хэмжээ тэрэн дээр нь би юм хийхгүй дандаа арай өөрөөр хийдэг байсан учраас надад дандаа дайрдаг байсан. Тэгээ бүр дархлаачсан. Тийм. Гэтэ хаяада гинт урд юм а бас нэг хаяада ингээд YouTube хүн тэгж тараа штэ. YouTube-ийн комент очоод нэг хаяада гидэн хөдлөх үе байна. Дүрсийн нэвс. Тийм. Тэгээ юм биччихсэн. Би бол бас тэгдгийн дүрс хийдгийн. Тэгээд юм биччихсэн гид зогсоод устгахтыг. Би бол заримдаа устгадаггүй. Аа. Шууд тэрийг нь скриншот хийгээд стор Instagram-ийнхаа сторийн дээр шууд тэрийг тавьж байгаа доор нь шууд үзэн шууд хэрэлдэж шин. Хаяада. Маш хавар тохиолдол. Аа. Гэтэ тэгээд ахаар хүмүүсүүд албаар тэгүүлэх гэж бас өдөж худлаа юм бичээд дэд юм шиг байна. Тэгэхээр тийм болохоор бас тэхгүйсэн зүгээр. Албаар шатарсан тий. Тий. Юу нэг тийм үү те би бас ингээд нийгэм ч юм уу юу ч гэдэг юм хипхоп ч юм уу бүх юмд ингээд стресстэх үедээ Facebook дээр ингээд мангар урт юм бичнэ. Статус дээр ингээд юм бичиж байгаа л пост гэдэг дээр нь дарахгүй заацц гэдэг дандаа устгах. Өдөр болгон баг нэг юм бичээд устгадаг шин. Ер нь хэр итгэвтэй вэ? Тэгэл ингээл одоо ингээл хийх үедээ ингээд шургацаарал ингээл юм халагдсан шин. Санхүү ихчлөөнд бол хүрээгүй. Тэгтээ хос оноогүй хүнээс юм мөнгө зээлгээгүй. Хүмүүсүүдэд зээлтэй. Хүмүүс одоо надаас зээлсэн. Тэрийг авч чадахгүй. Нэхэж чадахгүй. Тийм байдалтай л амьдарч байна. Нөгөө нэг баахан юм хүнд мөнгө зээлчээд нэг баахан юм тайлбарлах шаардлагатай юмаа гэдэгтэй адилхан. Тийм хүнд мөнгө зээлчээд тэгээ өөрөө ингээд тэрэндээ ингээд асуудалд орцсон. Тэрийг авах гэж бүү юм болцсон. Тэгэл тийм байдалтай л байж байна. Хүн хоорондын харилцааны асуудал дээр чи бол жоохон хаалттай талтай юу гайгүй юу? Нөгөө тэр хүн хий ойрхон бай гэдгээс шалтгаална. Тийм. Тэр хүн ойрхон байвал бас бүр тэнэгтэн тий. Тэгтээ дөнгөж ингээд танилцсан хүмүүстэй ч юм уу мэдээж ингээд тэр хүн эхлээд бас ингээд харьцаж байхдаа одоо чинь би ингээд тантай харьцаж байхдаа би ингээд таныг бас шинжиж байгаа шүү дээ тий. Давхар ингээд шинжилт яваад байгаа шүү. Тэгээд энэ хүнтэй хэр илүү юу ахаар байна уу байна гэл. Тэгтээ би бол одоо бол нэлттэй л байна гэж бодож байна. Хаалт бол. Гоё. Би угаасаа би бол энэ нэвтрүүлэг дээр ямар байр суурьтай байдаг вэ гэж ер нь тийм мэд. Угаасаа ингээд нэг хоёр өнцгөл байгаа шүү дээ. Нэг бол өөрийнхөө vibe руу татах. Нэг бол тухайн ярилцагч зочныхоо vibe руу шингэж орох гэдэг л асуудал. Тэгтээ ер нь бол би юу тийм нийтч биш. Яг ерөнхий том зургаар харах юм бол би тийм нийтч одоо нөгөө манайхаа бүгдээр фракчер манайхаа тэр гэж мэд бүгдээр тэр гэж мгил нэг юм хүмүүс өдөн шүү дээ тий. Цоомоох шиг. Цоомоох шиг тий. Тийм төрлийнх биш. Эсрэг нь ер нь ингээд ер нь хүмүүстэй ер нь бол бас ингээд зүгээр дийл сул ч юм уу ярих баг дургуй ч юм уу те. Ингээд юм ярих нэг дургуй зүгээр чимээгүй байж ил надад ил гоё байдаг ч юм. Тийм төрлийнх. Тэгэн гот эсрэгээрээ бодоод байдаг те. Ахицаатаа мантаа аюу билээ чадсан. Тэгээ ер нь тэгээд яаж чад миний царай өөрөө юу юм шиг үлээ. Одоо ингээд би ихнэр мэгтэртэйгээ ингээд явж байгаа л ихнэрийн найзууд майзтай ингээд нэг суух мөх үе таар штт те. Би зөв зүгээр сууж хат намаа ингээд нөхөрч ууртайгаа юм ингээд хөмсгөө зангитай суугаад байна маа. Гэдэг байхгүй ааштай мааштай гээд. Би зөв зүгээр сууж байгаад зөв зүгээр сууж бас хүмүүс тийм нэг юм ууртайгаа юм шиг харагдаад идэм шиг байлээ. Гэхдээ би ч нөөрөө
Ер нь бол амар гоё. Байгаа л Nice guy штэ ер нь. байгаа л энэ байтал тий. Гэхдээ одоо тэгээд ямар тийм байлаа гэдээ ямар өөрийгөө өөрчлөлттэй биш үү тийм биз. Харин тийм тэгэл 7 тэрбум хүн янз бүр л байгаа шүү дээ. Одоо 8 тэрбум болчихоо. Хүмүүс яг тэгж хүсдэг шигээ хүмүүсийг зөрүүлээ тэгээд хүсэхээр дугацдаг тий. Тэгээ хүн ер нь хүнээс юм шаарддаг өөрөө тийм үү гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол би таныг бас ойлгож байна. Та бас яг над дээр ирж байгаа янз бүрийн тэр нэг хүмүүсийн комментууд чи тань дээр амар хэрдэг л байгаа. Ирдэг байдаг тийм. Тэгэл орж ирээл тэгэж ингэж л гэдэг. Тэр юу юм бэ? Одоо наад тэгэл ингээл манай энэ зочдууд дээр чи тэгдэж штэ. Нэг ингээл жоохон олонний танил бус ч юм уу нэг хүн оруулчих штэ. Тэгэн гутал оруулах хүн олдсонгүй юу гэл. Тэгснээл өөр хүн оруулаач үзэлчин буурлаа гэд. Миний үзэлт буурна байна уу тэрэнд ябана. Тэр өөрийнхөө ажилд санаа зовлоо. За одоо тэг гоё юм орсон шүү тэг үзнэ л. Тий. Ваа амар үзэх бохоо чигээ дугаарыг угаасаа. Тэгдэж штэ харин яг тэгдэг байхгүй. Айгуу сонин штэ тэгэл. Тэгсэн хэрнээ тэгнэ одоо олонний танилгүй орно штэ тий. Тэгэн гут чинь энгийн хүн оруулаач. Тэгээ энгийн хүн оруулах яг үзэх үү яг нөгөө. Тэр чишээгээр л явах тийм зовлонтой юм байл л дээ. Тэгтээ одоо тэгээд яалтч байхгүй энэ контентын 90-100-д бол одоо ялтаач байхгүй шүү дээ. Тэр битгий хэл зүгээр ингээл анзаарч хахад одоо эмчнэрч контент бүтээгчид болчлоо. Хуульчиж контент бүтээгчнэр болчлоо. Ер нь контент бүтээдэггүй баг мэрэгжил ер нь байхаа болчлоо шүү дээ. Тэгээ монголчуудын бас нэг тийм нэг сонин зам байд юм аа. Жишээ нь за тоглолт монголч юм уу ямар нэг арга хэмжээндээр байж хат ингээл юу ч дуурахгүй байгаа л байна. Тэгэнгүүт 2-3 татангуудаа дэмждээ шүү тэрч байл хурж ирдэг те. Тэгэнгүүт би зүгээр миний гайхдаг юм зүгээр тэр хүн дэмждэг бол тэрийгэ заавал сохтууд дээр хэлэх хэрэгтэй юм уу те. Яа зүгээр шууд ингээд дэмждээ шүү гэж хэлэхээр доош орох гэдэг юм шиг санагдаад. Тэд нар ингээд доош орохгүй тул баг тийж хэлэх юм доош орчихно гэдэг ингээд танихгүй юм шиг баг хийн тэрч юм байл те. Тийм байжсэн жоохон сохтоод тэрнгүүт өстө өгшөн дэмждээ шүү гэж хэлдэг байхгүй юу. Яагаад тийм зүгээр жүжиг тавиад идэм бол гэж бодох. Зүгээр дэмждэг сонсдог л байл та. Зарим нэг хүмүүсүүд нь бүр байна ийм сонсдгүй байх юм бол лаг гэж бодцсон. Ёстой яг үү. Тэ. Би монгол кино үздэг ш. Би монголд сонсдгүй ш. Гэл тэ. Тэгэхээр лаг юм уу? Үгүй ш. Тэ. Тий. Яг үү. Тэ. Яг тэгдэг. Би харин монголд сонсдгүй юм аа тэгж мэд. За болоо ш. Тэ. Тэгэхээр лаг болохгүй ш. Тэ. За би одоо дахиад муу тэр нэг таньдаг битгэгчийг одоо нэрийг хэлэхгүйгээр л хэлчихье. Хамгийн анх би нэг нэвтрүүлэгт орох чахад тэгсэн байхгүй юу. Нэвтрүүлэгт орох гээд тэр хүн газраа ингээ объект яг энэ шиг гэрэл мэлээ тавьчихсан хүлээцсэн те. Би бас ирцсэн те. Би тойр нэвтрүүлгийг хийх гэж байгаа штэ. Тэгсэн чи тэгсэн байхгүй. За би нэг ямар найстах юм чил. Ямар ч гэсэн надаас шал өөр царайтай би гинжин гэдэг нь ойлгомжтой. Тийм 2 хүн явж байгаа байхгүй юу. Тэнгууд тэгсэн чи за эхлэхүү гинжин найл лээ гэж шаа тий. Тэгэхээр би дотор тэгж утсаа байхгүй юу. Энэ хөтлөгч, энэ нэвтрүүлэгч, энэ сурвалжлагч биш юм байна. Сурвалжлагч хүн тэрийг мэдэх ёстой тий. Хүнээ мэдэх ёстой. Хүнээ судалсан байх ёстой. Хэрвээ чи судлаагүй бол чи сурвалжлагч биш юм байна. Чи мяа юм байна гэж дотроо би бодсон байхгүй юу. Намаа мэдгүй байснаар тэр сурвалжлагч лаг болохгүй. Тэр намаа мэдгүй байснаар тэр мяа л болно үстэй. Тэр хүний мэдлэг нэг юмар гинжин гэдэг хүний мэдгүй хүн гинжин гэдэг хүний мэддэг хүнээс гинжин гэдэг хүнийг мэддэггүй хүнээс нэг мэдлэгээр дутуул болно үстэй. Тий, яг үнэ. Тий. Тэгэхээс нэг тэрийг мэдгүй байснаар лаг болохгүй штэ. Эсвэл тэр зөөр улаан цай ойлгомжтой юм дэр. За гинжин айл үлээ гэж авч байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар ингээд ийм мэдгүй байснараа илүү лаг болно, кул болно гэж боддог юм. Мэдгүй байснаар чи бүрг аймаг хүлэрж ийн гэж ойлгоно штэ, тий. Чи мэдгүй байснаар мэдлэггүй л болно штэ. Чи мэдгүй байснаар гинжин гэж хүн мэддэггүй мэдлэггүй л гэсэн үг штэ. Тийм үү. Энэ нэвтрүүлгийн доор хүртэл би маш олон тийм комментиг уншдаг, хардаг байхгүй юу. Халамцуу яриа гэдэг нэвтрүүлгийг үздэггүй. Тэр орсон болохоор л үзлээ. Одоо ч гэсэн бичиж байгаа. Гинжи орсон болохоор л үзлээ. Халамцуу яриа үздэг байхаар яаж чадж байгаа юм. Эсвэл үздэггүй байхаар ер нь юу үздэггүй нь ер нь хин таваатай юм бэ? Тэр хүний. Харин тийм хүмүүс байна. Нэгэд чи хамгийн гол нь яг тэр моментын дээр чиний нөгөө зориод очсон цаг заваа зарцуулаад очсон байсан тэр бүх зүйлүүд ингээл унчиж байгаа биз дээ. Тийм. Тэгээд зүгээр л яг тийм хүмүүст хэлэхэд мэдгүй бол мэдлэггүй л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Одоо би ингээд
За одоо би жишээ нь одоо Толстой ч юм уу эсвэл би Да Винчи ч юм уу те. Би Да Винчи гэдэг хүнийг мэдэхгүй бол би Да Винчиг мэддэггүй учраас би Да Винчигийн талаар мэдлэггүй би арай мэдлэг муутай хүн болно. Тэрнтэй адилхан тэр хүн гинжин гэж мэдэхгүй бол тэр гинжин гэдэг хүн мэдэхгүй арай гинжин гэж мэддэггүй мэдлэггүй хүн болно гэсэн үг шүү дээ. Тэгээс нэг лаг болохгүй шүү дээ. Тий. Яг тэрнтэй адилхан одоо жишээ нь ингээл за гинжин маань 5 сарын 10-нд тоглолтоо хийх чинь тийм үү. За тэгэн гутаа тоглолтоо хийх гэж байгаа болохоор л орлоо. Гэхдээ зүгээр энд ямар уйдсантай л ирвэ гэж дээ. Яг юм дээр бол тийм биз дээ. Зүгээр ингээд уйдаал энд яах вэ гэдэг ингэж ясна. Өө за халуун цайранд орчий гэд бүгд ирүүгэн л ойлгомжтой шүү дээ. Надад ч ихсэн би хоёулаа нийлээд контент бүтээж байгаа. Энэ гинжин гэдэг бас ийм өнөөдөр Монголын хипхоп урлагт өнөөдөр тийм биз дээ. Бас л супер явж байгаа ийм карьертай залуу өнөөдөр миний контентын дээр оролцох юм бол миний контентын үзэлт views ямар явах вэ? Ойлгомжтой. Тийм болохоор харилцсан аль талдаа ашигтай бит хоёр нийлээд контент хийж байгаа шүү дээ. Тэрээс биш хоёулаа ингээд уйдсандаа энд суугаагүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд яар эцээц тэгээд тэр харин нөгөө уйдсан хүмүүсийг ч үүсэх юмтай байлгаж байгаа л гэсэн үг шүү дээ. Яваад нь тийм шүү дээ. Уйдаагүй хоёр хүн уйдсан хүмүүсийг уйдаахгүй байлгаж шүү дээ. Ядчил за хийдэг мэдгээр хохироо сууж шүү дээ. Ойлгож байна уу? Замын төгжрөнд ингээд иймэрхүү подкастуудыг ийм уртхан одоо манайх чинь 2 цаг гараа явуулдаг байхгүй. Тэгээ ингээд уртхан подкастуудыг би бол одоо ингээд мандуулах ч юм уу, санжаагийн ч юм уу ингээд жишээ нь бүр одоо төөгөөхийн 6 цагийн тим юу байсан. Та хэдий ордог ч бараг л 3 цаг байсан. Тэрний дараа 6 цаг тим подкаст хийсэн шүү дээ. Хейднэр энэ баярхуу ах хэднэр орсон байсан. Тэрийг би бүглрөөнд явсан. Сонсоогод дуусгасан шүү дээ. Тэргөө подкастыг бас нэг хөдөө явахта уншуулаад тавьчих. Бас их гоё. Тэгэл зугаата тий 4 цаг эрдэнэтрүү явах юм бол сонссараа дуусчих واخ тий. Тэгдгийг. Тал нь явчих байгаа юм тий. Тэгээ нөгөө чи яах нь их нь гэсэн хэлж чинь. Гоё шүү бас. За одоо яг тэгэж хэлнэ. Цомо тэгсэн шүү дээ яг юусэн. Надаас брандер нэхэд үгүй чи яаж шоу шиг явуултааж юм наадаа гэж. Та хоёроор нь дээр үес хамт яг нэг сургууль нь болох баг нэг юм. Тэр чинь цомо манай дээдл واخгүй. Цомо ах чинь. Тийм үү? Манай дээдлийн анги. Цомо ах чинь 80 бас те. 81. 81. Надаас нэг дүү. Тий. Тэснэ дээдл юм уу? Тий би яг хажуул орохгүй юу сайн сургууль. Түрүү нөгөө нэг боловсрал гэдээ ярьжсэн үгэн дээр чинь тэгэл ороод ирлээ л тэгээд ер нь ямар мэрэгчлээ юм бэ? Би аялал жуулч зочдлын менежмент. Оо за. Манай ээж аав нөгөө уусаа жуулчны компанид байсан. Герман, Швейцар, Австриас, Германтай улсуудаас жуулч тавьдаг тийм юм байсан. Тэгээд тэрэндээс биш л дээ ер нь миний тэнцэн англи тийм байсан шүү. Тэг. Тэгтээ мэрэгчлэрээ бол хязгаарч ажиллаагүй. Ажилласан уу? Тийм. Гэтэ яг ажиллахдаа нөгөө яг тэгж бүр яг цалин аваад ингээ ажиллах биш зүгээр нөгөө хагас жил ажиллах ёстой байсан нөгөө сургалтын нөгөө юу авахын тулд диплом авахын тулд тийм нэг юм юу гэдэг чинь тийм юудуулаа. Дадлагаар. Тийм Тайванд тэрийг төгссөн. Тайван 5 жил болсон нэг ч хятад хэлгүй. Тэгтээ англи хэлтэй. Тийм англи хэлтэй. Ер нь аялах дуртай юм. Өөр нь одоо хамгийн ганц дуртай юм аялах л байна да. Ганц кайф авдаг юм гэх юм уу баг. Аялахдаа ямар хэм маягтайгаар аялдаг вэ ер нь? Би болохоор яг нөгөө юм backpackers гэдэг шиг юм цүнхөө үүрэл баг нэг ус уугаал тэгэл нэг баг ингээл нэг юм гадаамата хоол идэл нэг аялдаг. $1 жуулч чиг. Тэгж аялахыг хүсдэг байхгүй юу? Тэнгууд манай ихнэр болохоор тэгж чадахгүй жоохон тансаг юмсэд хитэн. Тэгэл тэгээд тэр чинь нийлээд дундуурх 3 хоттой 4 хоттой бодлоор юм да. Тэ. Тэгээд ер нь зөндөө олсаар аялсан. Тэр чинь бүр Куб хүртэл явжсэн. Өмнөд Америк, Перу хүртэл явжсэн. Тэгтээ хизээ нэгэн цаг яг үүрээд яг тэгээд нөгөө манай нөгөө аялагч амаа шиг тэгж явахыг бол хүсдэг үсттэй. Одоо яг нөгөө хэлсэн шиг яг хамгийн ганц кайф авч байгаа аялах тэгээд тэгж аялах нь бол би бүр хамгийн яг амьдралаасаа илүү хамгийн гоё таашлах юм уу. Гэтэ яг амаа яхахыг яг яаж ясныг сайн мэдэхгүй юм аа. Ямар ч гэсэн би тэр нэг хин мөнгө цэлмэггээ байгаад байгаа шүү дээ одоо. Тэрийг хараад ер нь атаархдаг. Гэтэ цагаан атаархлаа шүү дээ. Тэгээ гоё юм аа шүү дээ. Энэ нэр мөнгө цэлэг гоё шаажна гэж дотор бодож үздэг дандаа. Одоо яг үннийг хэлэхэд бол мөнгө цэлмэгийг үзэх хин ахыг үзэх
ганхуу ахыг үзэх хоёр дунгууд мөнх цэлмийнх нэлээд бас амжилттай байхгүй. Амар ингинээр ярьж мэрэл ингинээр те. Тэгэл мөнх цэлмийн өчнөө Африк янз бүрийн усаар явлаа. Бразил би ч Бразилд байсан л та. Тэрийг атаарах ч юу нэг гоё үстэй. За нэг өдрөөс та ингээ яг аялах юмсан даа гэж дотроо бодоод үзчихдэг. Ер нь аялах дуртай. За аялахаас гадна за ер нь одоо за хипхоп урлагаас гадна хоёулаа бол зүгээр цаг гараа хипхопаар ярилаа гэдэг юм шүү дээ. Ер нь одоо тий хипхопоос өөр гинжингийн талаар, хувь гинжингийн талаар бийс явах сонирхмоор санагдаад байна. Хувь гинжин бол тэгэл охиныхаа хайртай аав. Тэгэл ер нь бол funny. Одоо нэг UB comedy-гийн Бата тэгээ би ингээл бид нар чинь бүр 10 жил найз тахгүй. Тийм тэгээд ингээд 4 5лаа байхад бол ер нь бол яг 4 5лаа найзлдаг байхад бол хамгийн funny нь би л байсан. Тийм үү? Гэхдээ serious юм бэ? Funny. Гэхдээ funny шүү. Тийм. Гэхдээ миний funny болохоор нэг жоохон dark талтай тийм нэг жоохон тийм хүнийг шоолсон ч юм эсвэл нэг жоохон юм арай хүнд талаараа би арай их жоглох дуртай байхгүй хүний ингээд хийж жоглох гэх юм уу те бас рэпер болохоор ч юм уу мэдгүй. Бата болохоор арай өөр бас нэг арай өөр төрлөөр фан ирдэг. Тэгэл битэр чи ер нь ихэд яг энэ 4 5 найзын хүрээлэлт дундаа ер нь тэгэл нөгөө 3 4 инээлгдэг л хоёр байсан. Гэтэ би эцэж тайзан дээр гараад ярьж чадахгүй. Тэгэхээр тэр Батагийн тустай өөр авьяасаа годох. Тий. Би UB comedy-гийн нөгөө open mic зайг дээр гарч хэд удаа юм ярьж исэн. Гэтэ тэгэл гацчих юм л ингээд 10 жоок би дотор бичсэн байхгүй утсан дээрээ 10 за эдрийг ярина ингээд. Тэгээ би ингээ эхнийх 1 2-оо ингээ өөрөө цээжээр ярьж чад за ингээ сэргийх гээд уцаа ингээ харангууд юу ч харахгүй юм чи ингээ жирэлцээд сандарсан юу ч харахгүй ингээд бүх юм мартцсан. Аим хэцүү мөлий тэр чинь stand up банд. Тэгээ тэрийг яаж давж гарсан бэ? Гэтээ тэр үедээ гарахтаа би та нар угаасаа миний жоконд инехгүй бах тийм болохоор би хувийн инэхчтэйгээ гарч ирсэн гэдэг нэг найз хажуудаа зогсооцсон байсан. Тэгээ юу ч яасан манай нээжтэй. Зайлтай. Тэлжээс нэг юм авч гарсан уу? Тий. Ковидоор үүссэн шинэ хоббигоо одоо өргөжлүүлж байгаа юу нэг хоол хийх хоббигоо? Хоол хийхэ болцсон дөө. Болцсон уу? Хоол хийхэ болцтой. Хоол одоо хүртэл миний нэг хүсэл байдаг. Би ч одоо миний хипхоп карьераас өөр тусдаа дахиад нэг бизнес эхлүүлэх юм бол пиццаны газар байхгүй. Ямар гоё. Тий. Тэгээд ер нь гоё пиццаны газар. Гэхдээ тэр пиццаны газар ийм том момлаг ийм ресторан биш ийм нэг байрны болон Нью-Йорк байдаг чинь байрны болонд байдаг ийм мухлаг шиг. Гэхдээ жижиг. Гэхдээ ингээл хүмүүс амар оочролдог алдартай тий. Яг үнэ. Ингээл пицца авах гээд оочролж идэг нэг дотор орохоор нэг дүүр. Профс угаасаа ингээ оочролж идэг шүү. Тэгсэн мөглөө нөгөө газар амар жижиг тий. Нэг дүүрхэн ширэмэрэтэй ч юм уу. Тий. Тийм газар хийх хүсдэг. Аавтайгаа хамт нээдэг ч юм уу тий. Манай аав ч амар гоё хоол их дуртай байхгүй. Тэгээд битээ тэгж хийхийг би бол хүсдэг тий. Ер нь одоо хипхоп хэрэг болоход дараачих нь эсвэл хипхоп хийж захтаа хажуугаар нь пицца л хийх баг. Оос их гоё. Тайлс нэг бас пицца бүргэр хоёр айл нэгийг насан туршдаа сонгохвол тайлын сонгох. Би бол пиццаг сонгоно. Би бол сэрн дайгуу дуртай. Сэр тэгээд ер нь тэгээд тэр нөгөө нэг угаасаа тэр бас нөгөө гурилыг бэлтгэж байгаа тэр нэг юм өөр байдаг шүү. Тэгээ бас нөгөө хүмүүсүүдээ нэг том эндүрл яваад байдаг пиццан дээр. Нэмхэн гурилтай амар зузаан бэлтгэхтэй байх юм бол гоё гэж бодоод байдаг. Тэр чинь тийм төрөл байна. Амар гоё зузаан гурилтай Detroit style гэдэг хэвгүй юу? Detroit нь ийм зузаан гурилтай бараг бяцлаг байхгүй дээр зүгээр томатны соустай тэгээд нэг ийм хям явдаж юм те. Тэгсэн бас ч гоё ч юм уу те. Тэр чинь заавал нэгэн гурилд болохоор л гоё гэсэн үг биш. Бяцлаг бага бахаараа л муухай гэсэн үг биш юм бол. Би бас нөгөө хоолны хоббитэй байхгүй. Тэгээд би чиний ярьцлагаас ингээл уншиж яснаа сонсч яснаа хоол хийх дуртай гэдэг юм гоч би гэл нэг нүд сэргээд яваад өгсөн аахгүй. Тэгэн гууд дараа нь за би гинжинтэй яг тэрийгэ ярина да гэж бодсон. Хоолн дуртай те. Амар хоолн дуртай. Тэгээд хамгийн дуртай болчихвээ. YouTube багшаасаа харж байгаа л дуртай гэхээсээ илүүгээр нөгөө нэг айгүй олон зүйл юунууд туршиж хийх дуртай. Та өөрөө хийх дуртай. Өөрөө хийх дуртай. За. Тэгэл нөгөө манай бацаанууд чинь бүрито хийсэн үү та? Хийсэн. Тэгэл ингээл YouTube-ээс харж байгаа л тэгтээ яг тэр шиг хийж байгаа үгүйгээ би сайн мэдэхгүй шүү дээ. Тэгтэл хийчихэл нөгөө хоёр хүүдээ их нэртэй ингээл өгөх чинь нөгөө ид чинь стоо ялсан байна уу чи тэр чинь амар гоё. Тий. Тэр гэрүүлийн аз жаргал чинь гоё шүү дээ. Би сүүлд нэг плов сурах гад тэгээд яг гоё яг
тэр Кавказ плов шиг хийж чадахгүй байна. Жоо түлчээд Тий. тэр галын тохируулна. Тий. Ер нь 3 ихэд нэг удаа гоё хийвэл энэ 2 удаад нь төлчихэд байгаа. Харин тэр тэгээд яаж будааг тэгээд нөгөө нэг юм шөлөө хийгээд тэр будаа агших юм нарийн юм шиг байна. Зөлгч. Тэгээд чинь гурлаар оройгоод талхуулгачд юм билээ. Аа. Ингээд тэгээд талхыг ингээд задлаад дотор нь будаатай үзэмтэй. Ковид хамгийн сайн хийж сурсан хоол чи юу? Шинэ хоол бас сураагүй. Ерөнхийдөө тэгээд нөгөө хийдэг хоол нь пицца, бүргэр, тако, буррито гол хийсэн. Гэхдээ бүргэр хамгийн гоё хийж сурсан гэх юм уу да баг. Энэ бейгл гэдэг дотроо юм нөхтэй юм бүлч гэдэг шүү дээ. Хоёр бүлчний дотор маха гоё хийж мэрэл. Арай өөр талах малхтай байхыг хүсэл. Талсан маш чухал. Тийм талах чухал. Одоо ингээл хамаагүй шүү дээ. Хамаагүй шүү дээ. Хамаагүй шүү дээ. Одоо ингээ Монголын Burger King гэдэг шүү дээ. Тэнгууд Монголын Burger King одоо энэ талах чихэн мэхрийн дэлгүүр зардаг юм дотроо бүргэрийн талах гэдэг юм 6 ширхэг мэрхтэй нэг ууц талах байдаг шүү дээ. Тим талахаар хийгээд байгаа байхгүй юу? Бүргэрийн талах тийм байж болохгүй шүү дээ. Тэ нэг юм зүгээр нэг үүрч ундаг гурилтай. Тэгээд яг би нөгөө Burger King-ийн менежерийг таньдаг. Тэгээд би ой танаа Burger King-ийн талах чи яац юм бэ гэсэн чинь харин манай талах тасраад ингээ энэгээр хийгээд байгаа юм гэж байгаа байхгүй юу? Тэр үед гэдэг чинь одоо 3 4 жилийн өмнө. Тэсмэл одоо хүртэл яг тэр өгөөрэй л хийгээд байгаа. Тэгэхээр зүгээр угаасаа тэгж хийхээ шийдсэн байгаа байхгүй юу? Зүгээр хямдхан төсөөр гэсэн үг. Тэгвэл би ч одоо энэ ч бүргэрийн шивэстэй. Ааха. Тэгээ би энэгээр Бразилд хүртэл очиж Burger King реклам тоглолцсон байхгүй. Би ч одоо Бразилийн Burger King-ийн нүүр царай байсан байхгүй нэг хэсэг 2015 онд. Вау. Тий. Тэгээд тийм учраас би ерөнхийдөө Burger King-ийн талах ямар байх ёстойг мэдж байгаа. Тэнгууд манай Монголын Монгол Burger King нэг би амар баярлаад өчнөө 2 3 рекламад нь тоглож исэн. Тэнгууд дараа сүүлөө талхны юм бүлчгийн талах шиг болчихгоо би шууд яаж байгаа юм бэ гэсэн чинь манайх харин тасраад нэг одоо хэсэг ингэж байгаа гэж аахгүй. Тэнгууд ясам дээрээ одоо хүртэл тийм. Тэгээ би дахиж хизээж Монголын Burger King идэхэ болсон. Өнөөдрийг хүртэл яг одоо хичнээн брендийн нүүр царай болж байна. Би ч гэхдээ бас олон реклам тоглож байгаагүй. Ер нь би реклам нэг баг тоглож ирсэн. Одоо ингэ бодох юм бол яг одоогоор бол би Pepsi-тэй гэрээт байгаа. Ааха. Pepsi-ийн жилийн гэрээт одоо баг дахиад нэг жил сунгах бах. Тэгэл өөр байхгүй шүү дээ. Яг жижиг сажиг ганц хоёр реклам тоглож байсан л та. Тэгэхээр яг том гэх юм бол Pepsi байсан, Burger King байсан. За нийгэм дээр гэх юм бол надад бол арай ахтах бах. Зүгээр яг залуучуудаа төлөөлөд залуучуудаа хэлэхэд бол дандаа би бас ер нь Instagram-ийн story more-ын дээр яг залуучуудтай хандаа хэрүүл хийж лээ юм дөө. Тэрийгэ хэлэхэд хөгж хэрэгтэй байна. Юм одоо хүн болго интернеттэй болцсон гадна дотны юмнууд үзээд ингээд гадаадад юу болж чинь тэр шиг ингээд хүүч хэрэгтэй. Одоо ингээд миний бүр нэг амар уур өгсөн нэг коммент байсан Facebook дээр. За яг мэдээ нь юу гэснийг санахгүй байна. Гэхдээ нэг гадаадын мэдээд байсан байхгүй юу? Одоо Дональд Трамп ч юм уу юу ч гэдэг нэг юм Дональд Трамп байсан баг баг. Тэглээ инглээ гэсэн мэдээс. Тэсэн ч доор нь тэр тэнцээ нэг коммент тэгээд энэ бидэнд ямар хамаатай юм гэсэн байсан байхгүй. Тэгэхээр миний бүр амар ураад дэлхий дээр болж байгаа юм чамд ямар яагаад хамаагүй байдیں гэж би бүр хэлмээр санагцсан байхгүй. Тэгээд Монгол гэдэг юм тусдаа ингээ бүх юмнаас хоол юм тусдаа гариг байгаа юм шиг үү? Тий. Чам наа чи хамаатай штэ гэж хэлмээр баг чиний инфляц чинь нөлөөлж штэ гэж хэлмээр санаж байгаа байхгүй. Тэгэл ингээл ийм тусдаа тэгэл ингээл юу ч үзэхгүй тэгэл нэг телевизээр нэг UBS жангом үзэл ингээл бэждэг нэг хүмүүс шиг байгаад байгаа байхгүй. Facebook-аар ингээл осор жамаага үзэл тэгэл Facebook орохоор осор жам үзэл телевизээр тавихаараа нэг отта бүжиглийн эсвэл нэг одоо юу ч үгүй жангом ч юм үзээ сууждаг. Тэгэл өөр юм байхгүй. Ямар ч тарих нь хөгжих боломжгүй байх. Яг тийм хүмүүсүүдэд за тэр хөгшин хүмүүсүүд бол дүүрч зүгээр яг залуучуудаа одоо гоё юм үзээд хөгжөөдхөө гэж би амар их хүсдэг. Англи хэл сураа. Англи хэл чинь чамааг ажилчин хөтлөнө тий. AI боли одоо AI чи одоохондоо AI март эхлээд чи ихний төвшөнд англи хэл сураадхаа. Тий. Ер нь бол хятад хэл баг илүү болох гэдэг. Гэтэ би одоо чамаа хятад хэл суур гэж хэлдэг нь хайшаа. Тэгэх юм бол би бүр муу хэлвэл шүү дээ. Ямар ч байсан англи хэл сураадхаа тий. Яс нэг гадаадаас хүн ирээд ирэхэд hi how are you гэдэг
Hi, how are you гэдэг үгтэйгээ болоотхоо тий. Гэж би ер нь Instagram дээр амар хэлдэг байхгүй юу ер нь хэд. Солонгосын нөгөө кино чи юу лээ? Нөгөө Олангт одоо амар хит болоод байгаа. Squid Game. Тэгээ Squid Game-ийг гоё Netflix-ээр англиар үзээд ингээ ойлгоод энийг сууж идэг баймаар шүү дээ. Тий. За сохтоо шаас шүү. Аяг маяг гашаа гадаа тэгээ. Чи болохоор яаж сурсан бэ? Ямар нэгэн зэм юу яалгүй зүгээр эсвэл зүгээр урсгалаараа явсаргаад аанда яатсан уу? Сурчсан уу? Яг хөө зүгээр суур бол угаасаа тэгэл 10 жилээс. Тэгээд тэгээ суур 10 жилээс тэгэл яг хөө зүгээр тэгэл өөрөө л өөрийн илүү нөгөө хичээл зүтгэл байсан байх. Тэгээ ангийнхантайгаа адилхан л тусдаа би багшаар хичээл заалгаагүй шүү дээ. Гэтэ би тэр ангийнхнаас бол арай илүү англи хэлтэй л байгаа. Гэтэ яагаад бол би өөрөө илүү өссөн баг. Тэгээ яг түрүү хэлсэн шиг дуртай төвчтэй тий дургууд өчхүү гэдэг шиг зарим хүмүүс нэг тох заа зэцгээ хайх юм бол тэгэл нэг заа загсан хэлтэл болно тий. Өөрөө яг сурыг гэж бодох юм бол гоё сурна тий. Дунд дуугаар англиар дуулаад идэх чинь ер нь одоо тийм маш олон дуунууд гэр тэгдэг шүү дээ. Түүний зорилго нь зорилго нэг зоршин юм байхгүй зүгээр л би өөрөө бас англиар дуулах юм хүсдэг тийм болохоор л хийдэг. Тэгээд давхар бас ерөнхийдөө нэг жоохон англи үгнүүд тавчуулаад түрүүн яг нөгөө тахилтыг нь жоохон англиар ядаж дуул гэдэг шиг жоохон ингээ англиар байж ивэл нэг гим таарад гадаад хүн таалагдах ч юм уу те. Зөвхөн Монголын 2-3 сая хүн биш нэ дахиад гадаадын 1 сая хүн сонсуулмаар байна те. Учираас би бас англиар дуулдаг. Яг миний нөгөө хүрээл миний найзууд ч гэх юм уу миний ингээд таньдаг хүмүүсүүд зөвхөн Монгол биш ингээд гадаад амар их байгаа л та. Тийм учраас тэдэртаа ч гэсэн зориулдаг ч юм уу. Ерөнхийдөө тийм учраас би тэгэл айл болох интернэшнл байхыг хүсдэг байхгүй юу? Ер нь түрүү ярьж штэ гадагшаа уран бүтээл гараад одоо ер нь ингээд тийм ээ. Монголын урлагийг, хипхоп урлагийг гадагш нь экспортлох тэр хүсэл санааны тэр нэг ийм гарцууд байдгаа гэж нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн тий. Яг тэр л үед хүмүүсийн ажлууд хийгдэж байна уу? Одоо хийн. Одоо л хийн. Одоо би нөгөө 2 дахь цомог дээр ажиллаж байсан шүү дээ. Тэрийгээ дуусгачаад би яг интернэшнл тим дан англиар дуусныг 7-8 дуутай цомог хийх гэж байгаа. Гэтэ тэр дандаа хүмүүст гадаадын хүмүүстэй хамтарч байгаа. Гэтэ тэр нь дандаа тийм зүгээр л нэг юм сургуу мургуу биш дандаа нэлийн тэр улстай нэртэй мэртэй хүмүүстэй дандаа хамтарч. Одоо чинь би Туркийн трапинг одоо Godfather гэж хэлэгдэх юм уу те. Тим эцэг гэх юм уу те. Тим хүмүүст аль хэдийн дуу хийцэн байгаа. Одоо Туркт нэлээд аваад. Тэгээд Японы алдартай Alien гэдэг нэг эмэгтэй байгаа. Тэгээ солонгосын бас нэлээд алдартай рэпер байгаа гэл ингээд дандаа гайгүй нэртэй. За A-list гэдэг юм ахад B-list хүмүүсүүд зөндөө байгаа. Сонирхоход тэдгээр одуудаас чам руу ирж байгаа хандлагуудаас би сонирхоод байна л да. Одоо жишээ нь те. Жишээ бол манай хүн шүү дээ. Тийм ээ. Манай хүнийг тэдгээр хүмүүс. Тэд нар бол гадны хүмүүс. Яг зүгээр би тэдэрт нэг ч мөнгө алинт нь ч төлөхгүй. Тэгэл тэд нар надтай хамтарч ийн гэхэр чинь тэгэл ойлгомжтой шүү дээ. Таалагдж байгаа л гэсэн үг. Холболт үүсгэхийн тулд ихтэйд мэдээж чамайг тоох шаардлагатай тий. Би өөрөө дажгүй хүн байх хэрэгтэй. Яг нөгөө танд өмнө хэлсэн шиг нөгөө network танилын хүрээ гэдэг шүү дээ. Тэр шиг зарим байгаа. Одоо жишээ нь тэр Турки рэпертэй харьцахын тулд манай нэг Туркт сурсан ажилдаг байсан найз нь тэрийг таньдаг байж тараад холбоолаа бид нар видео колл хийхээр болчихж байгаа. Японы дээр эмэгтэйтэй болохоор би Японд Miss Senpai 2 клип хийж явахдаа тэр эмэгтэй би клипэн дээр тоглуулах гад. Тэгээд дуудаад холбогдоод ингээ тэрэ гэж байгаа. Тэгээд ингээ таньдаг болчоод дараа нь би сүлд за би нэг ийм цомог хийх гэж байгаа. Энэ дээр чи орох уу гэнэ. Let's go гэдэг ч аах. Тэгээд солонгосынх болохоор бас яалаа да. Тэгэл Тайван ингээл Америк гэл янз бүрлэх. Тэг ерөнхийдөө янз бүрийн байдлаар гэтээ нэг би өөрөө портфолиогоо үзүүлэл те. За би Титанс ийм дуутай гэж хийжэж танилцуулдаг. Үндэсний өв соёл тээгч Монгол хэл бичгийг сахин хамгаалагч зарим хүмүүс бол одооны залуусын үг хэллэг яриан дээр бол маш хүндрэлтэй хандж байгаа. Энийн өмнөх бид нар социализмын үед те төвлөрсөн төлгөөд эдийн засгийн үед бол Монгол үгэнд маш олон орос үг нөгөө ийм гоё чимэл маягтайгаар байдаг байлаа шүү дээ тийм ээ.
давай молодец энэ гэл те ингээд нөхдүүд чинь ингээд дандаа л орс үг ашиглал. Одоо бол тэгтээ бас яг ялгаа байхгүй англи хэлний давталгаад явж байна л да. Тэгэл стил тим байна энэ тэргээд одоо тэгэл бүх хэлэн дээр дандаа англи үгнүүд хийж шít. Энэ тал дээр юу н ямар бодолтой юм. Угаасаа л цаашаа ингэж явсаар л байх. За яг энэ дээр бол одоо би амар шүнжлэлтэй хэлж магадгүй. Гэхдээ энэ бол миний угаасаа хүсэл واخхой. Би зүгээр дэлхийн нэг хэлтэй байгаасаа ямар ч юм нөгөө граница юу вэ? Хэл ямар ч хэл байхгүй 7 дэлхий дээрх 8 тэрбум хүн дэлхий гэдэг ганц улстай бүгд бие биенээ таньдаг бүгд бид хайртай бие биентэй байлддаг. Тин чи Ирак, Америк гэж байхгүй. Бүгд нэг улс, бүгд нэг хэлээр бүгд бие биентэй хайртай. Тэгээ би хятадыг үгүй яддаггүй. Хятадыг үгүй яддаггүй. Дургуун хүмүүст би одоо Монголд нэг хүн дургуун шүү дээ. Тэр шиг л дургуул байл та. Тэгэл болоо шүү дээ. Тэгээд би биен рүү явах гэж пасс виз мизэнд ордгоо. Бүгд хүссэн газар руу аваад амьдрах газараа би хятад амьдрмаар хятад амьдрын Америкт амьдрмаар Америкт амьдрын бүгд нэг хэлээр ярьдаг. Бүгд зүгээр бие биендээ хайртай зүгээр юм инхийг сахиулсан юм ганц дэлхий байгаасаа гэж үздэг. Тийм учраас би миний Монгол хэл тустай байхтай Монгол юм байх хэрэгтэй. Ийм Монгол жинхэнэ Монгол гэдэг би тийм дургу. Бүгд нэг байгаасаа л гэж үздэг. Бас их сонио үзэг. Яагаад ингэ байлдаад байдаг би одоо өсөл ойлгохгүй. Одоо яагаад Орос Америк хоёр байлдаад байгаа би юус ойлгохгүй. Яг мэдээж тэр геополитик бла 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 гэл. Яагаад ингэ тэр хоёр улсын эго л байгаа байхгүй нөгөө эго чинь те. Гэтэл зүгээр сайхан амьдарч болохгүй байгаа юм уу те гэдэг дээр би бол амар сонин гайхаа л. Зүгээр гоё бүгд тэнцэж хүүхдэд тохироод байгаа байхгүй те. Жохон хүүхдэд тохироод байгаа. Одоо ингэ сир мэрийг тааралта сир тэгэл Израилийн сая палестинчуудыг бөмбөгдөл тэр Палестины хэдэн мянган хүүхдүүд өгч чинь те. Бид нар тоохгүй байгаа мөртлөө бид нар нэг Парис руу нэг террорист халдаг болоод нэг хэдэн хүн Парис Франц хүмүүс өгсөний төлөө нэг Facebook дээр Pray for Paris гэсэн нэг зураг мураг тавьж байвал эргүүтэд идэв. Тинчээ Сир одоо яг одоо би хоёлын юм ярьж байгаа Сирийн хэдэн мянган хүүхдүүд өгөхгүй л шүү дээ. Хинч тоохгүй. Арабууд хинч тоохгүй. Арабууд болохоор юм уу? Арабууд гэхээр шууд террористүүд үгүй шүү дээ. Тэгэхээр би тэднийг нэг яг зүгээр л инх тайван дэлхийд их тайван байгаасаа нэг хэлтэй бүгд нэг хүмүүс шиг байгаасаа Монгол хүн Америк хүнтэй гэрэл нөө хамаагүй хүн штэ тий зүгээр нэг өөр ус нэг өөр газар төрцөн нөгөөд нэг өөр газар төрцөн учраас өөр хэлтэй болгосон ч тэр чинь өөр хүмүүс биш штэ адилхан улаан цус гарч байгаа штэ Homo sapiens тий Homo sapiens адилхан сэтгэдэг тий адилхан хайр гэдэг юм сэтгэлдэнд байдаг адилхан зүрхтэй тийм учраас би бол дэлхийн нэг байгаасаа гэж дандаа хүсдэг тийм учраас би энэ хил мэл ч юм уу эсвэл хил ч юм уу эсвэл би аль нэгэн ч тийм тустай байгаасаа гэж хүсдэг хятад гэл үзээ ядаад идэх тийм тэгвэл цаашгаа тэр шанхаад ясан дээр тэр хятад бидний тоохчгүй байгаа шүү дээ. Цаагаас хятад бидний ингэсэн тэгсэн хятад тоохгүй тэр нэг ирээнийхэн л бидэртээ үзэлцэж байгаа ах чаавас бид нар ирээний л дайтай байгаа шүү дээ ясан дээр. Ирээнийш барахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ цаашаа бол нөгөө нэг цаад хятадууд нь бол ирээнийш бараг мэдэхгүй байгаа шүү дээ. Тий ирээн гэж баг Монголын хотостэй гэж байгаа шүү дээ тэр Ши Жинпин чинь тий. Ши Жинпин чинь тэр Дональд Трамптай үзэлцэж байгаа бид нар санаа зовхгүй байгаа битгий санаа зов. Тий. Бараг хідээ хааж хятадыг бараг дампууруул их гээд байгаа юм аашийн бидний тэр нэг хідэн модон чихэр эсгийг гутлаад дутхгүй шүү дээ бид нар. Тэр Чингис Мингис гэж ярьж байгаа хүмүүсээс өөрсдөө хамгийн нийгэмд хамгийн арчаагүй амьдарч байгаа хүмүүс шүү дээ яг гэсэн дээрээ. Төрөөсөө мөнгө гуйсан, төрөөсөө юм гуйсан л хүмүүс байна. Өөрсдөө арчаа гоё бизнесээ хөгжүүлэх гоё явж байгаа хүмүүс Чингисийн үед гэж ярихгүй байгаа шүү дээ. Чингисийн үед гэж ярьж байгаа дуурж байгаа хүн өнөөдөр хамгийн арчаагүй амьдарч байгаа хүмүүс л байна ясан дээрээ. Нийтээр нарахтал. Дүүргээс өгөөгүй шүү дээ юу лээ нэг. Тий. Сөөхөөс өгөөгүй шүү дээ. Юу ч л хаанч өгөөгүй шүү дээ тэгэл. Тий. За тэгээ юм хүлээгээс оч. Ер нь төр альва бизнес оролцоод ирэхээр л тэгэл бурууж байгаа шиж. Аль болох бүх юмаа төрөөс хол ойлгох хэрэгтэй. Төр зүгээр зохицуулт ий. Төр юм өгч ерөөсөө болохгүй. Төр юм өгөх болгонд л юм аавна. Одоо энэ хөгжилтэй бүх улсууд төрн зүгээр зохицуулт хуулийг нь хийж өгч байгаа. Бүх хөгжүүлэлт нь хотоо хөгжүүлж байгаа нь хүртэл өөрсдөө компаниуд байгаа шүү дээ. Тэгээс төр тэнцээ талбай дээр нэг хөшөө барих юм бол тэгэл тэр хөшөөний 11-ээр нь хийгээд 19-ийг нь өөрсдөө идсэн л. Та төсөөлдө хипхоп руу төр орж ирлээ. Төрийн тусламжаатай төрийн тусламжид 5 сарын 10-ны тоглолт гэж. Бид нэр тань нэг гайхтан тэрийг асууя. Тэрийг би ер нь гэхдээ бас нөгөө би учрал битэр чинь бас нэг учрлын тэр Urban Talk-ийг битэр би бас нэг зочин хөтлөгчөөр нэлээд хийсэн байхгүй. Тэр бас өчнөө жүжиг золбоод ах махаас асууж лээс.
Монголын киноны одоо миний хувьд бол миний харж байгаагаар бол за зохиол мохол яах вэ? Тэгэл гой зохиолтой мяа зохиолтой мяа ингээл явж лээ. Миний хамгийн харж байгаа хамгийн том проблем шүү дээ, тий. Саунд байгаа байхгүй юу? Яг би гэртээ телевизээр үзэж байхдаа би Монгол кино үзэх юм бол шивэнхтэн чангалаад орилготод буцаа суулгах хэрэгтэй шаардлага байгаа байхгүй чинь нэг төвшин байх хэрэгтэй шүү дээ. Шивэнсэн ч чанга, орилсон ч яг тэр төвшөндөө тий. Дандаа ингэ сул чангалцуул. Тэгэл машин догоргод гяс суллаад хүүхд ирлээ. Тэгээ нэг шивнэн гот буцаад өгнө үгэлч ингээд байдаг байхгүй. Яг Монголын саунд ингээд нэг юм киноны саунд тийм муу байгаа тийм. Тэгээ бутнаад ингээд бүх бөм юу яриад байгаа ойлгомжтой. Наадах чинь бол ёстой яг үнэн. Одоо жишээ нь ингээд гадны фестивалууд дээр яваад очив штэ. Тэгэхээр гадны кинонууд ингээд амар гоё ингээд яг л одоо нэг жинхэнэ нэг студид нэг тий сайн чанартай дуу сонсож байгаа юм шиг амар гоё ингээд орж ирж Монгол кино ороод ирэнгүүт нэг юм кассетээр хөгжим сонсож байгаа юм шиг байна. Тий. Ингээд явчихдаг. Тэгээ шимхээр ингээд чимэг болчихно. Тий. Сүмэрлээ амар ойрлох дуртай кинонд тэрэж мэгээ. Тэгээд тэр нь бүр амар чанга суулж муулаад ингээд. Тэр ихтэй компрессор тавил. Одоо би чинь дуугаар бодоход бидний дуу ингээд шивнэхтэй ингээд сулраад чанга ойрлохтой чангарахгүй шүү дээ. Ингээд нэг төвшөнд л байгаа шүү дээ. Тэгж болохгүй юм байна. Би тэр гайхаад байдаг. Би яг кинон дээр ажил үзээгүй учраас. Одоо акшн кинонууд дээр ч гэсэн тэгдэг үстэй. Одоо мэдээж ADR хийдгэлтэй одоо дахин дуу оруулалт хийдгэлтэй тэр амар том дэлбэрэлтийн юм уу. Тэгсэн хэрэндээ яг чиний хэлж байгаа үнэ. Манайхан тэгэд яг тэр хөгжлийн төвшөнд хүрээгүй л байна л да. Амар дэлбэрэлт болоод ивчил хөгжим нь маш чанга бүртлөө тэр юу те 2 дугаар эффект нь бас амар чанга цаагуур нь явдаг энэ аянууд зөн гэдэг нь бүр хөгжим ингээд жинхэнэ олоосоо чангарч мангараад. Тий, тэгсэн мөртлөө хоолоо сонсогдоод байдаг. Тий. Тэгвэл манай кинонд болохоор давчаад байдаг тий. Тэр саундн дээр юу нахарах стайл санагдсан. Бусдаар баг болоод байгаа ч юм шиг. Яг гоо зүгээр нь одоо наа чинь тэгэл бас яг тэр төвшөнд хүрч чадахгүй л байна л да. Тэгээд яг одоо сая Камертоны би продакшны болдман Долбиг ирэхийг аваад тэгээд том студид орж ирлээ шүү дээ. Тэгэхдээ одоо тэгээд тэр студидээр дамжих уугүй юу гэдэг чинь бас мэдэхгүй л байна л да. Тэгэл бас эргээл санхүү мөнхөтэй болоод байдаг багтуу тий. Тэгээ нөгөө кино зах зээл чи өөрөө бас том мөнгө шаардсан урлаг тий. Маш их мөнгө зарж ийж. Тэгэхээр сайн юм их юм бол бас мөнгөний сайн болоод байгаа юм шүү бас. Тэгэх бах тий. Тэгэхээр бол хэцүү. Энэ бол хэцүү шүү. Тэгэл монголчууд яг хийдэг юм бол тэгэл монгол киногоо л үздэг шүү дээ хамгийн их хийдэг. Тэгэхээр гоё киног хийх юм бол хамгийн тийм ирээдүйтэй салбар бол баг кино гэж магадгүй шүү. Мэдээж та хэд бол тэгдэг баха. Илүү төлхөө яг саяны тэр саунд инженерийн ажил тий бүх юмнуудын. Гэхдээ тэр бол тийм мэрэгжлийн чих мэхэр сонсоодох шаардлага байхгүй зүгээр. Тэр үгүй ил байгаа гэж. Тийм зүгээр ингээд телевизээр тавьж орилохоор мангар чангууд нь шивнэхээр юу ч сонсогдохгүй зүгээр өчиг нөгөө яасан бэ гэдэг тийм яриа нэгэ сонсогдохгүй чангалангууд гинт орилчингууд буцаа асуудлаа. Тэр чинь орилсон ч шивнэсэн ч чанга яг нэг төвшөнд л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ би дандаа л тэрийг дандаа асуудیں۔ Ер нь яагаад ингэж идэв зүгээр тэнцээ барыг зүгээр л нэг за би ханхуур ботох зүгээр нэг компрессор гэдэг нэг юм програм плагин байгаа шүү. Тэрийг компрессор тэндээ тавьчих юм бол чанга орилж байгаануудыг авчаад сул байгаанууд ингээд чангалаад өгчдөг юм уу гэж би гайхаад идэв. Алхамаар бас нэг ингээд өөрчлөлтүүд явагдаад байгаа. Одоо жишээ нь хуучин болвол кино театрт шууд урд нүүрэн дэвснэрээр урдаг байлаа шүү дээ. Тэгэн гот одоо болвол кино театруудын шаардлага өөр болсон, 5-1 дуурдаг болсон тэр тий. Одоо хойно морь хэл дуурж хахад ингэлтэн хил, ингэлтэн төгөлдөр хөгжмөө хүртэл салгаж там замаар авахыг шаарддаг болсон. Кино театрт кино үзэхэд бол тийм. Зурагтаар гэртээ сууж байгаа кино үзэхэд бол нөгөө эстээр ороод авчил байгаа л да. Ялгаагүй. Зөнгөөд шүү дээ. Та нэг юм тайлбарлаач. Нэг за хэдэн юм. Энэ маань хөтлөгч болоо. За манай спонсор Яаш юу. номер 1 борлуулах гэж. Нэг юм 70-80-аад оны ч юм уу Монгол кинонд байдаг шүү дээ. Арай бас харж байгаа юм биш нэг жоохон бордоо. Тий. Тэд нар яагаад ингэ үзэхээр илүү юм татаад байна. Тань тэр нөгөө яг ядчил нөгөө нэг саяны саунд нь илүү байгаа дээ. Тий, саунд нь аргагүй шүү дээ. Тэр чинь нөгөө нэг ADR буюу дахин дуу оруулалттай явдаг байсан. Одоо бол нөгөө ярьж бичдэг гэсэн үг үү тий. Одоо ам барьж одоо дуу оруулдаг байсан. Сонсож байгаад ингэ дуу оруулж ам шиг ингэж ярьдаг. Тий. Тэгэхээр чин хөгжим нь тусдаа
одоо хоолойн тустай тийм ээ хоёрдугаар шоумн тустай бүх зүйл нь ингээд тустай. Тэр дуу амар чухал шүү дээ. Маш чухал байхгүй юу? Тийм. Одоо бол тийхгүй байгаа. Одоо тэр 60 70 оны кинонуудыг үзэхээр ингээд бүр илүү ингээд телевизээр дээр гарч байгаа юм бол баг одоо нэг 2000 оны нэг кино үзчихсэнээс нэг 60 70 оны кино үзэхээр илүү ингээд жоохон үзээд байдаг те. Тэр нэм цөг мөхтэй ингээд хаагаал чи яач вэ? Нөгөөдгөө яач вэ? Тэр чигээл нэг кино гарч идэв шүү дээ. Тэд нар аян гоё ингээд татаад байдаг байхгүй юу? Тэгээ тэр яг дуу нь бол ойлгомжтой тэгвэл тийм юм байна. Гэтэ бас өөр нэг тийм гоё татах юм байна тэр. Социализм үе болохоор юм бол маш олон зүйл байгаа. Маш олон хуучин үе болохоор юм болов. Үгүй. Боловсон хүчний хүний нөөцийн асуудлаас ч ихсэн байгаа. Боловсрал. Тэнд боловсрцсан агуу мундаг уран бүтээлчд байсан. Одоо өөрөөр хэлэх юм бол тэр алтан үеийн гайхалтай мундаг найруулагч нар одоо жишээ нь чи бод Орос сургуульд төгсөж байгаа. Одоо Оросын бүх холбоотын кино урлагийн вигийг төгсөж хурж ирээл энд кино найруулж байгаа жишээ нэ тий. Дээд ангит нь жишээ нь Тарковский, Кончаловский энэ төр лаглаг том найруулагч нар сурж ийсэн гэл тэр тогооноос хурж ирээл Монголд кино хийж авч жишээ нэ. Тэгээд дээрэс нь хамгийн нэг том зүйл нь кино өөрөө маш өндөр төсөвтөөр босдог тий. Мөнгөний урлаг улс өөрөө продюсер хийдэг. Маш өндөр зардалтайгаар. Би ингэдэг байсан шүү дээ хүүхэд байхад манай ээж кино үйлдвэрт ажилладаг байсан. Төр орсон зүгээр ч юм уу гэсэн. Яг хөө тэгээд төр орж байгаа чинь хөрөнгөө зодчихж байгаа байхгүй юу? Тэр чинь тэгээ манай ээж кино үйлдвэрт монтаж хийдэг байсан, ажилладаг байсан, 20 жил ажилласан. Тэгээ би кино үйлдвэр хүүхд салбарчдын театр хоёрын хооронд тоглож ирсэн хүүхэд байхгүй юу? Тэгин гот кино зураг авч яхад хүмүүс тийм үе байлаа шүү дээ. Ээж кино авч итгэж өнгөрдөг. Одоо бол уучлаарай энд кино зураг хуц чиний кино гэж өгсөн баас байт ингээ ойлж шүү дээ уртаас. Тэ өөр Одоо тэгэл нөгөө хандах хандлага нь хүртэл өөр арт түмнийх нь. Тий. Одоо тэгэл нөгөө таны нөгөө хэлсэн шиг нөгөө commercial гэл нөгөө дуун дээр ярьсан шүү дээ. Кино ч гэсэн яг тэр байгаад байгаа шүү дээ. Тий. Яг за үзэгчд нэг юм хүсэж байгаа. Ийм хийчи. Эсвэл бүр илүү хүчтэй шинэ юм сориод хийчихэл тий. Эсвэл бүр гаж юм зарим хийцдэг байна. Манай нэг ах мах байна. Заяар. Ийм ах байна. Гэлэрөө. Тэгэл тэгэхээр бас тэгтээ Монголын кинонд ч гэсэн ер нь commercial гэж юм байгаа даа тий. Яг маста зориулж хийгээд дээ. Айлгүй яах вэ? Масыгаа дээш нь шин төвшөнд аваачих гэж хийж байгаа хүмүүс байна тий. Тий. Одоо сая гихчил миний найз Сингдөржийн чимээгүй хотын миний найз гэдэг сая стүүргийн авч тий. Сингдөрж найруулагчийн чимээгүй хотын жолооч гэх кино Японы фестивалд очингуудаа шилдэг Азийн шилдэг дүрийн шагнал аваад зогсож штэ тий. Тэгэхээр За та одоо яг надаа нэг яг Монголд хамгийн сүүл гоё ийм кино гоё гарсан гэлч. Түүнийг шууд орой ч юм уу эсвэл өнөө орой би уучих байгаа юм чи маргааш үгүй. Тий. Яар би Монгол кино үзег байгаа. Та тэгтээ надад нэг дүүдээ нэг зөвлөгөө өгч. За чи энийг үзээрэй гэдэг гоё ганц гоё кино. за би Инновашн дээр байл зүгээр шүү дээ үсэн. за би хамгийн сүүл Монгол Түн вебнес энэ тачих. Монгол кино юу үзсэн юм бэ? Театрт бол би цөвөн цагийг үзсэн юм байна. Тэгээд яг зүгээр Univision-ээс татаж үзсэн хамгийн сүүлд маш их кайфарсан кино бол нөгөө Баавга болгосон байсан. Би үзээгүй нилээ явж байгаа. Тэр амар хүн шүүмжлэлтэй бас. Тий ингээд аахан юм яагаад байсан. Ийм эмхтэй ах. Тий Тэр эмхтэй ах юу ямар ч тах вэ? Би бол харж дуу оруулдаг ах байсан билүү? Гүү найруулагч гэсэн. Тэгтээ би яг нэг ойлоход уран бүтээл нь бол үзээгүй л дээ. Үзэж байгаагүй л дээ. Тийм тэгэл нэг ингээл нэг кинон амжилттай хор заавал нэг хүмүүс гарч ирэл тээ. Тий. Одоо сүүлд таалагдсан кино гэвэл тэр нэг ийм сэлэнгээгээд эмхтэй жүжигчтэй. Тэр нэг байн дотор хөвчмтэй байдаг юм нэг юм сайко живж үзсэн чинь явж нэг юм нэг эмхтэй алуурчин байдаг шүү дээ. Хажуудлынхан байрныхан ч илүү тээ. Нэг эргэтэй байдаг шүү дээ. Нэг модод нь халж өгдөг. Тэр кино надад таалагдсан. Нөгөө нэг юу? Би өөр трейлер кинонд дуртай хамгийн их. Итгээд. Тий, итгээд трейлер тэгээд нэг юу бол одоо мэдгүй ингээд энэ юм болоо энэ алуурчин юм шүү гэдэг тийм кинонд дуртай. Гоё штт. Тий. Тийм кинонд хамгийн дуртай. Эсвэл нэг Halloween шиг ингээд өхөж өгдөг нэг алуурчинтай байдаг шүү дээ. Тий. Ингээ өхц юм шиг хөвчээс та дараа нь харангууд босцсон байдаг те. Гараад ирдэг те. Тий. Тийм кинонд дуртай тий. Ер нь жоохон аимшиг дуртай. Тэгтээ тийм сүнсний биш алуурчинтай аимшиг кинонд дуртай. Яг түрүүхэн би манай хэд ч гэсэн бас түрүү яриад байж гисэн. Тэгэхээр яг нэг трейлер киноны нэг юм алуурчин гараад ирэхээр надад л авсаар болохгүй болчихсон. Чамд яа мэдчихээр үү? мэдчихээр
Энэ адуур чи юм биш тэгээд харагдчихаар тэгээд тэрнээс хойш би л алуурснаас найхаа болчихсон. Яг тийм л дээ. Гэтэ Halloween-ийг одоо чи Mike Myers-ыг бүгд л мэдчихсэн алуурч юм асагтаа. Тэгтэл ангид гоё шүү дээ. Энэ Halloween гоё кино шүү тий. Зөв. Та дүүдээ тэгвэл дараа нь санаж байгаа ч юм Instagram ч юм хэлээрэй. Монгол нэг. Би нэрээ ёстой яг сая эсвэл бол тулгамд ч юу борж ирэхгүй шүү. Яг тийм кино гэдэгс. Театрт бол ямар ч байсан сая Баталзай ахын хийсэн цэвэн цагийг болол очив. Цэвэн цаг. Ер нь театр руу очиж кино үздэг юм чи? Үзэн. Ойрд үзээгүй. Гэтэ ер нь бол би айл болох театрт үзэх хүсдэг. Том дэлгэцээр илүү том нөгөө мэдрэмжээр гэх юм уу те. Таны хэлсэн шиг 5.1-ээр үзэх хүсдэг. Тэгээ хамгийн сүүлд үзсэн Монгол кино гэх юм бол 2000 гээд киног үзсэн баг. 2000 гээд бас нэг манжуу зурж нэлээд дээр үйд шүү дээ тий. Үгүй бас үгүй тэр чинь нэг 2 жилийн өмнө л. Тийм билүү тий. Зэрэн бол дахмахтай болсон мэт ч тий. Зэрэн багт дахчихсан чинь амар зодтолч модалтай конфу хийдсэн. Юу? Санчлаа. За. Би сая нөгөө мөрчгөө киноны нээлтэнд очиад. Мөрчөө. За. Одоо вүү дээр оригинал дээр нь байж байгаа. За. Тэгээд эхний ангийн үзсэн сериал юм уу те? Тий. За. Нөгөө айгуу тав шүү. Манай дэлгүүрийн нарийн чинь кино. За. Дэлгүүр тий мөрчгээ. За үзнэ. Би угаасаа вүүгээс бас тэр нэг Амраахын нэг сериал байсан ч тэр үзмээр. Юу илээ бас нэг кино одоо ч нэг Ноба гэдэг Америкт байдаг маань найз тоглож байгаа нэг кино. Нобо танаа найз юм. Тийм шүү дээ тий. Нобо миний туслах байсан шүү дээ. Тийм үү. Нобо найз шүү дээ. Сая элемэлээд очих чинь Ноботай л хамтсан. Зайсан. Тий. Хөөрхөн нөхөр шүү дээ. Тий. Нобоч. Тэр чи бас зөв болсон. Ялж шүү дээ тий. Тэр чи бас өчтөд гоё залуу шүү дээ. Элвис Пресли шиг хувцсан л аа. Тэр бас байгаа тий. Стивтэй тэр чи. Тий. Тэгээ манай студид нөгөө туслахаар ажилладаг байхтай хүртэл тэр чинь тийм сэрэг хөдөлгөөтэй нөхөрсөн байхгүй. 30 ирээл ингээл ийм хулагч хулагч та энийг хартаа гэл ингээл юм зарж мараал тийч бизнес хийдэг гэсэн баг. Ер нь Нобог бол ингээ би ерөнхийдөө анзаархад Нобо бол яг киноны хүн надад санагддаг байхгүй. Яагаад бол ингээл харж байгаа үнцэг ярьж байгаа юм кинонд амар кино гэдэг юмд амар хайртай надад шууд мэдрэгдээд идэв. Зарим хүмүүс чинь зүгээр л жүжиглээл тэгэл нэг хайцмэд ч баг халтур шиг хараа л те. Тэр хүн болохоор яг ингээ амьдралаа баг кинонд өгөхөр шийтцэн хүн шиг харагдав. Цаашаа сая тэгээд 2 жилийн өмнө байна уу? Яг сургуулаа төгсөөд байгаад мэргэжлийн дипломтой болоод наашаага энэ дэрэнгуудаа Амраахын тэр кинонд тоглоо. Гой амжилттай байв. Мундаг залуу. Гайхалтай. Манай хулыг чаагаар байна. Дараамдаа эргөө орцсон. Хулыг чи краш байлаа шүү дээ. За хадамцсан ярээ нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн гинжиндээ маш их баярлалаа. Ингээд танилцсангаа сайхан буу халлаа. Сүүлийн 30 минутанд ер нь бол нэлээд согтой яриа болсон шүү тэгээд ойлгож ууж ухаанаар сонсцоогоороо үзцгээээрээ. За тэгээд ойлоо гоё тулгаад юу болов? Нэвтрүүлгээ өндөрлөчээ те. За ингээд төгсгөлийн үгийг гинжиндээ үлдээе та тий. За тэгээд 5 сарын 10-нд Social Bay Park дээр Ice Top-ийн Bogie Descent бит 3-ын тоглолт төр хүрээ дээрээ тэгээ угаасаа гоё тоглолт болох нь ойлгомжтой. Энд дэ хүрээ. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наз нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хинэгний төлөө биш. Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.